Let me tell you why you're here. You're here because you know something. What you know you can't explain, but you feel it. If a man could look into himself, he would discover it. I'm trying to free your mind, Neo, but I can only show you the door. You're the one that has to walk through it. За сайн бацхан уу та бүхэнд сэтгэл зүйч подкастын 8 дахь дугаар яг одоо хүрэх гэж байна. За тэгээд та бүхэн харсан багтаа өнөөдрийн сэдв бол одоо маш чухал сэдв. Мэдээж хүн болгон хүүхэд байж үдсэн. Хүн болгон одоо яг нөгөө дээр нэг хэлдэг байсан бид нэг жоохон бахна хүн болгон математикч болох албагүй. Хүн болгон ээж аав болдог гэдэг шиг. Тэгээд зарим хүмүүс ээж аав болохгүй л дээ. Тэгэхээр ер нь бол хүүхдэд хүмүүжүүлэх талаар ч юм уу энэ мэдээлэл бол бүх хүнд зайлшгүй шаардлагатай хэрэгтэй зүйл гэж бодож байна. За яг гэвэл за сайн хэлдэгч хүүхэдтэй болон тэрнээс гадна хүүхэдтэй харьцах ч юм уу. За эсвэл бүх хүн л хүүхэд байсан учраас ерөөсөө энэ хүүхдийн талаар мэдэх нь бол маш чухал. За тэгээд энэ сэдвийг бол одоо хойшлуулж цаашдаа болохгүй сэдв байгаад байгаа. Болохгүй хэд хэдэн сэдв байгаад байгааг нэг нь бол яалтчгүй энэ хүүхдийн хүмүүжлийн талын асуудал юм. За тэгээд өнөөдөр энэ талаар ярилцахаар студид маань хөтлөгч Бадрал, хөтлөгч Уянга. За тэгээд өнөөдрийн зочин Ундрмаа ихч маань хүрэлцэн ирээд байна. За Ундрмаа ихч одоо яг ямар одоо ажил хийж ийн, ямар одоо сургууль төгссөн тэг өөрөөгөө бид одоо манай сонсогчдод та эхлээд нэг товч танилцуулаач. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд. За би Монгол Улсын их сургуулийг 2012 онд төгссөн. Төгснөөс хойш ерөнхийдөө тасралтгүй яг хүүхдийн сэтгэл судлаач болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээр давхар хавцарч ажиллаж эхэлсэн. Хөгжлийн бэрхшээл гэхээр бас нэг хэтэрхий том хүрээ байж магадгүй. Ерөнхийдөө бол аутизмын хүрээний эмэгтэй хүүхдтэй ажиллаад одоо 6-7 жил болж байна. Мөн бага насны хүүхэд. Ер нь хүүхдийн сэтгэл судлаачаар мэргэсэн байгаа. За тэгэхээр одоо яг нөгөө хүн болгонд ер нь л одоо манай бид сонсогчдоос асуулт авсан байгаа л да. Хэрэв манай сонсогчид ер нь цаашдаа сэтгэл зүйч подкастын зочдоос асуух асуултанд өөрсдийн асуултаа оруулахыг хүсвэл сэтгэл зүйч подкаст гэдэг инстаграмаар маань бид нарыг дагаарай. Тэгээ бид хаяа стори оруулдаг, асуултууд оруулдаг. Тэгээд хүмүүсийн асуулт маань яг зочинд маань хүрдэг. За бидэд бол зочиндаа асуултуудаа танилцуулцдаг. Тэгээд асуусан ч бай, асуугаагүй ч бай ер нь бол аль болох хамруулж ярихыг хичээж байгаа. За тэгээд над бол яг бас энэ талаас асуувал айгу зүгээр. Би өөрөө яг мэдэхгүй болохоор биш зүгээр. Энэ талаас нь асуувал их сонирхолтой ярих болно гэсэн үгээс асууж байгаа шүү. За тэгэхээр хүүхдэд тоглох гэдэг хэрэгцээ яг байд юм уу? Одоо тоглохгүй байвал ямар нөлөөтэй? Тоглох нь үнэхээр сайн юм уу? Муу юм уу? Хэтрүүлвэл яах юм? Энэ талаар юу нэрж эхэлсэн дээр баг л та. За тэгэхээр сүүлийн үед ялангуяа утсаар тоглох гэдэг юм аягүй хөө шүү дээ. Тэгэхээр энэ тоглох гэдэг процесс хүүхдийн хөгжилд ямар хэрэгтэй? Мэдээж тоглох ер нь бол хүүхдийг ингээ бага насны та бүхэн өөрсдөө ч гэсэн ингээд хүүхэд насаа бодоод үзэх юм бол тоглоомоор дамжуулаад маш олон зүйлсийг ингээд сурж исэн, мэдчихсэн тий. Айл гэрцэж тоглож явахдаа тий хоорондоо яаж харилцах вэ? Яаж хөдлөх вэ тий. Хөөцлөж тоглож хүнийг таньж эхэлж шүү дээ. Хөөцлөж тоглож явахдаа өртөл ялагдахгүй байхын тулд яах ёстой тий. Энэ бүхнийг ингээд булгаацах тий. Булгаацлыг яаж давах вэ гээл тий. Тийм. Энэ бүхнийг ингээд тоглоомоор дамжуулаад хүүхэд болгон өөрийнхөө насан туршсан тоглоомоор тоглож байх хугацаанд яг өөртөө хэрэгтэй зүйлсийг ингээд олж мэдээд эхэлждэг. Заавал одоо юу гэдгийг хэрвээ чи одоо баруун гар тийш ирэх юм бол тийм юм байгаа, зүүн гар тийш ирэх юм бол тийм байгаа. Жайлыгаа сонгомоор юм ч юм уу тийм сонголт өгөлгүйгээр хүүхэд өөрөө бүх зүйлийг ингээд мэдэрч даун тулаад энэ зөв юм байна. Энэ буруу юм биш үү? Би энэ дээр алдсан юм биш үү? Дараагийн удаа би хожигдохгүй тулд ингэх ёстой байна гэдэг. Одоо нэгснэ сэтгэлийн хат алдаа оноо харилцааны одоо арга барил руу техникүүдийг тоглож байх процесс дундаа олж авдаг. Гэхдээ одоо бүх тоглоом биш. Яг өөрийнхөө насан тохирсон тоглоомууд. За жишээ нь энэ дэр нөгөө 4-5 настайтай гарын нарийн булч оролцсон тоглоомууд ч юм уу тийм. Эвлүүлдэг пазл ч юм уу. Бага насндаа илүү их нэг өөрч тоглолтог тэнцврүүд оруулсан тоглоом ч юм уу. Илүү атгалж шаардсан ч юм уу тийм. Иймэрхүү нарийн булчингийн хөдөлгөөнөөр дамжуулаад тань мэдхүн барьцаасаа хөгжүүлэх ч юм уу тийм. Маш олон төрлийн тоглоомууд байгаа. Тэгэхээр яг хүүхдүүд өөрт нь
тохирсон тоглоом байх юм бол хүүхдийг хөгжүүлнэ. Тохироогүй тоглоом байх юм бол тэр зүгээр одоо цаг нөхцөөсөө процесс болж өгдөг. Зүг. Одоо тэр ер нь бол өнөөдрийн энэ яриан дээр ямар ч ер нь асуулт асуусан энэ хөгжлийн хөгжлийн үе шат гэдэг юм бол яалтчгүй яригдах гэдэг ангиллууд. Тэгэхээр манай сонсогчид яг одоо энэ ангиллуудыг бас баг тэмдэглээд авчвал хэрэгтэй баг тий. Тэгээ тэмдэглэж аваад тэдэс тэдэн наснд ийм одоо тоглоом зохимжтой ч гэдэг юм уу. Тэдэс тэдэн наснд ийм одоо сэтгхүүн юм байна гэдэг ч юм уу. Манай сэтгэл зүйч тайлбарлаж өгөх баг. Тэгэхээр энэ бол яг жоохон лекц сонсож байгаа юм шиг үүдгартай байж магадгүй л дээ. Гэхдээ энэ бол яг хэрэгтэй. Цааш бүх асуултанд яг нөгөө энэ үе шатууд айгу чухал байх учраас энэ маш чухал юм яригдах чинь. За тэгэхээр хүүхдийг одоо нөгөө хөгжлийн үе шатыг ангилах одоо олон онолууд байгаа шүү дээ тий. Олон одоо ангиллууд. Танихаар одоо яг аль ангиллыг барьж юм. Аль ангиллал одоо практик дээр илүү одоо тий бууж ин илүү бодит байт юм байна тий. За яг одоогийн миний баримталж байгаа гэх юм бол илүү Эриксон давмгай. Гэхдээ бусад бас эрдэмтдийн онолуудыг хөгжлийн процессуудыг насны үешлийг аль болох нөгөө хавсаргаж авч үзхийг хичээдэг. Яг тэгэхээр энэ дээр зарим Эриксоны ганцхан эрдэмтдийн онолыг барина гэдэг маань өөрөө бас аюу тийм нөгөө мухар сүсэг шиг надад яг санагдаад байдаг. Интернетийн үед радиог хэрэглэж байгаатай л адилхан шүү дээ. Яагаад гэвэл одоо тэр хүний одоо хийсэн ажил чинь радио шиг одоо интернетийн одоо суур хөгжлийг одоо хөгжүүлэх суурь нь болж өгсөн байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрийг бол үүсгэхийн аргагүй ч гэсэн яг бусад боломжуудыг үүсгэх гэдэг чинь айгаа одоо муухар хэрэг юм л да. Тийм. Тэгэхээр аль болох одоо нөгөө нэг олон цар хүрээтэйгээр ингээ нэгтгэж авч үзхийг оролддог. Гэтэ ингээд интернетээс одоо ингээд Эриксоны насны хүчилгээд хайх юм бол энэ яг гарч ирнэ. Тэгэхээр бүр ингэж дэлгэрэнгүй ярихаас илүүтэйгээр яг ингээд нас болгон дээр ингээд бидний одоо чинстгэл судлаач нарын зүгээс эцэг эхийн зүгээс яг юуг анхаарах хэрэгтэй юм бэ? Магадгүй энэ дээр яг ингээд фактууд гарч алдаанууд гарч ирэх юм бол гарцсан болов гэдэг нэг анзаарах хуудасд нэг үйлдэл шинж тэмдгүүд яг юу юм бэ гэдэг талаар нь ярилцвал гэж бодож байна тийм. За тэр 0-аас 3 нас гэж байдаг. Тэр 0 нас гэхээр яг ямар насыг юм бэ гэж хүмүүс дандаа асуудаг. Тэгэхээр хасах нэг нас. Энэ нас нь өөрөө ураг бий болох насыг хэлдэг. Нэгсэндээ хүүхэд хин хевлэт байх хугацаанд мэдэрсэн зүйлстэй авж исэн ураг шимт хижээл. За энэ дээр нөгөө гэр бүл төлөвлөлт хүртэл орж ирдэг. Яг нөгөө хүссэн жирэмсэлтөө тий эсвэл хүсээгүй юу? За энэ дээр төлөвлөлт байсан уугүй юу? Энэ хугацаанд аав нь хүүхдийг одоо ээж нь жирэмсэн бодлоо гэхэд яг яаж хүлээж авсан тий гэр бүлийн дээр бэлтгэлтэй байсан уу гэдгээс хамаарат эхийн өөрийнх нь одоо сэтгэл зүйн байдал гормонууд ялгарч эхэлдэг. Тэгэхээр энэ байдлаас хамаарат ээж ураг хоёрын хоорондох харилцаа аав бас харилцаж байгаа харилцаануудаас хамаарат за яг энэ болсон байна болоогүй байна баг зэргийн ингээд дутуу зөвлөлдсөн байна ч юм уу тийм иймэрхүү зүйлс гарч ирээд байдаг. За тэгэхээр 0-аас 3 наснд анхаарах зүйл нь юу байдаг вэ гэхээр хөтөвч буюу кошонкийг яаж хэрэглэж байсан. Яг хэдэн настайдаа кошонконд орсон бэ? Памперснаас гарсан бэ гэсэн үг шүү дээ. За тэгээд хилт хизээ орсон бэ, хөл хизээ орсон бэ гэдэг нь байдаг. Ерөнхийдөө эрэгтэй хүүхдүүд баг зэрэг жоохон хоошилж орох гээд байдаг. Охтууд жоохон хурдан хөвгчлөлтөө байдаг гэдэг шүү дээ. Зарим тохиолдолд нөгөө хүүгүүдийг угаасаа оройтой хилт ордгийн юм чинь гээд жоохон ингээд хайчих гад ах тохиолдлууд байдаг. Тэгэхээр үгүй яг адилхан хүүхэд бол хүүхэд та хүүхдтэй хэдий ч нэг одоо амьд харилцсан, итгэвтэй ярилцсан, энэ тоглоом чам таалагдж гин үгүй юу те өнөөдөр ямар байсан цэцэрлэгэн чам таалагдсан уу хэнийг чамайг байн гэсэн үү ч юм уу те иймэрхүү асуултуудыг яг амьд байлгаар хэдий ч нэг харилцсан хүүхэд танаас хараад одоо үгийн сан баяжиж эхэлдэг. Үгийг биетийг үг болгоод тэрийг дүнэлтэнд тэрийг хүлээж аваад эргээ танд хариулт үзүүлэх чадвартай болж ирдэг. Тэгэхээр энэ дээр эрэгтэй эмэгтэй гэдэг ялгааг аль болох гаргалгүйгээр яг адилхан хилд орж ийнө хөлд орж ийнө гэдгийг анзаарч анхаарал хандуулах хэрэгтэй байдаг. За тэгээд бас энэ насан дээр нөгөө хүүгүүдэд нөгөө цэнгэр хувцас охтуудад яга хувцас гэдэг нөгөө шашиг наалчдаг шүү дээ. Тэр энэ шашигнаас аль болох татгалзах хэрэгтэй болов гэж боддог. Яагаад тэгэхээр хөвгүүцсэн ер нь ингээд парбиг сонирхох үе байдаг шүү дээ. Энэ нэгсэндээ өөрийнхөө гендерийн давуу талыг ингээд мэдэх гэж оролдож байгаа. За эмэгтэй хүүстэй яг яаж харилцах вэ гэдгийг танин мэдж байгаа процесс байдаг. Гэтэл чи эрэгтэй хүүхд юм байж хүн барбигаар тоглох энэ ста нэрээ сонио хүүхдтэй ч юм уу те. Иймэрхүү байдлаар хандах гэдэг. Би л барбигаар тоглолдог байсан эгч нарынхаа нөгөө
Миний цэргүүд ийм амар уян хатан биш за амар юм болох хөдөлгөөнтэй гар хөлн салцдаг. Барби болохоор бүр ингээ хөлн бүтэн эргэлдэж мэргэлдэг. Салснаа буцаж нийлж байлаа. За хугарч муурдаг. Тэгэхээр Барби бүр айгаа nice л байдаг байсан. Тэгээд тэр хилд орох тал дээр бас нөгөө ялч анзаарэгддэг л да тийм ээ. Одоо айлын хүүхдүүд ээж аав нь хүүхдтэйгээ их яриад байх тусмал хүүхд ингээ аюу эртгэлд орсон байдаг байхгүй. Тэгээд эсвэл 1-2 насны ихч одоо ахтай ч юм уу байх юм бол аюу хурдан хилд орсон байгаа шүү. Тэгэхээр ер нь бол потенциал нь байж идэг. Гэхдээ нөгөө за өөрөө л аясаар хилд орно гэд байгаадах юм бол тэр чинь одоо цаг хугацаанаас гэхээс илүүтэйгээр одоо тэр туршлагаас суралцдаг байх гэдэг шүү дээ. Тийм. За тэгээд нөгөө ийм байгаа. Ахтай ихчтэй бол гэд нөгөө нэг харьцуул бас энэ насан дээр аягүй хүүсэд. Ах нь ингэжсэн, ах нь яг энэ насан дээрээ хилд орж исэн, хүлд орж исэн. Яг ийм үйлдэл хийдэг байсан. Одоо гэтэл энэ маань одоо ийм юм хийхгүй байна. Яг ингээд энэ нь одоо ямар нэгэн асуудал том биш үстэй гэд хүүхдэд бас ингээд байхгүй байгаа тэр нөгөө завиуруудыг эцэг эхчүүд цаанаасаа бий болгох гэдэг. Өөртөө асуулгаад. Тий. Тэр ийм байдлаас ер нь бол хүүхдэд бүх талын хөгжих нөөц байдаг. Ялангуяа 0-оос 7 нас хүртлээ. Энэ дээр гоц аяасан ч байх боломжтой байдаг. Эсвэл одоо нөгөө жирийн л нөгөө нэг тий хэвийн амьдралтай заавал гоц аяастай биш өөрийнхөө аз жаргалтай байх бүх боломжууд нь энэ насны дээр бүх одоо нөөцүүд нь хүүхдэд хадгалагдаж байдаг. Гэтэл энэ дээр насан арай болоогүй юм байна. За одоо ингэчих байх гэдэг нэг эцэг эхчүүд болгоно нэг хүүхдээ өөрөөсөө илүү амьдруулахыг угаасаа л зорж явдаг. Тэрний төлөө ажил хөдөлмөр хийдэг. Гэтэл хамгийн чухал зүйл нь анхаарал, хайр халамж, амьд харилцаа, ярилцах, сонсох гэдэг зүйлийг ерөөсөө би чамайг тэжээж гин, би чамайг одоо ингээд хайрлаж гин, би чамайг ингээд хувцалж гин, бүх зүйлээр хангаж гин. Одоо чи өөрөө том бол гэдэг шаардлагыг тавиад байдаг. Тэр энэ бол угаасаа анханасаа ингээд танаас шаарддаг хэвээр зүйл байсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд илүү их эцэг их байх илүү үүрэг нь болохоор материалын зүйл биш, оюун санааны, мэдрэмжийн, сэтгэл хөдлөлийн зүйл байдаг гэдгийг ойлгож тэрэн дээр маш сайн мэдрэмжтэй хандах хэрэгтэй гэдэг. Наа ч юм бол ерөөсөө хүүхдийн сэтгэл зүйн асуудал биш те хүний сэтгэл зүйн асуудал яригадаад байгаа хөөх те. Ерөөсөө л одоо насанд хүрсэн хүмүүс дотор тийм маш их байдаг байхгүй. Манай аав ээж надад одоо ерөөсөө маш их материалаар хангаж байсан. Гэхдээ ер нь миний сэтгэл зүйн хэрэгцээг ойлгодог байгаагүй. Тэгэнгүүт яг тэр хүмүүсийн ингээд аав ээжийнх нь ингээд кейсийг сонсохоор өөртөө аягүй ядуу тарчдаг ч юм уу тэ өлсөх мэдрэмж ихтэй байсан ч юм. Тэнгүү тэрийг хүүхдтэй ингээд мэдрүүлэх тулд ингээд аягүй дутчихсан юм аа өгөөд байгаа байхгүй болно. Гэхдээ яг нөгөө өөрийнх нь магадгүй тэр хүний аав ээж нь одоо нөгөө өвөө эмээгийнх нь ч юм уу өгжсэн тэр амьд харилцаа нь бас илүү чухал байсан болж таарад. Тэнгүүд ер нь бол тийм амар тийм одоо маш өндөр одоо боловсралтай их хөрөнгөтэй ч юм уу тийм хүмүүс аягүй их байна л да. Тэгсээр нь яг нөгөө сэтгэл зүйн хувьд яг л адилхан байгаа байхгүй бүгдээрээ л адилхан асуудалтай. Яг тэр нөгөө аавж ясаа өсөжсэн анхаарлын нөгөөгүй ч юм уу те. Эсвэл яг тэр ойлголтыг нөхгүй байснаас болоод аягүй хүүтэн хүндий хүн болцсон байгаа ч юм уу те. Тиймэрхүү маш их байна л да. Тэгэхээр энэ бол ерөөсөө ганц хүүхдийн гэлтгөө бүх насанд яригдах гэдэг шүү дээ. Тэгэхээр санийх бол ялч аягүй тийм чухал сэдв бас хөндөгдлөө л дээ. Тийм оргил сэдв те. За тэгээд ингэдэг баа бас мэдээч аав ээж өөрөө бас хүүхэд байсан. Тэгэхээр аав ээж хүмүүжүүлсэн хүмүүс нь бас аав ээж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ерөнхийдөө аав ээж болгонд яг тийм нэг аав ээжээсээ өвлж авсан нэг хүмүүжүүлэх арга барил байдаг. Энэ одоо хэдхэн жилийн өмнө бол нэр гар хүрхтэй 5 солобоо өмсүүлэх ч юм уу жоохон тиймэрхүү зүйлсүүд байгаад ирсэн. Яг энээсээ болоод зарим нэг нөгөө хүмүүжлийн тоглолттой асуудлууд сүүлийн үед айгүй хүүсэд ирсэн. Тэгээд эцэг эхчүүд аавын чинь өөрийнх нь одоо өөрөө хүмүүжигдсэнийг арга барил байгаа. Ээжийн хүмүүжигдсэн арга барил байгаа. Гэтэл энэ хоёр хүн одоо нэгдээд нэг хүүхдийг зорилго нь нэг хүүхдийг хүмүүжүүлэх болоод ирдэг. Гэтэл биенийхээ хүмүүжүүлэх аргыг үгүйсгээд ах юм бол ялангуяа 0-оос 3 насны дээр хүмүүжлийн тэр зөрчиллөөнтэй арга барилууд хүүхдийн төлөвшөлт маш сөргөөр нөлөөлөд эхэлдэг. Чиний эн чинь буруу. Би ингээд дандаа сайн сайхан зүйлийг ингээд энэ хүүхдэд заахгаа сурах гадахад чи дандаа энэ хүүхдийг өмөрдөг ч юм уу те. Эсвэл чи намайг дандаа буруутгаад идэг гэд хоорондоо нөгөө асуудлын ингээд зөрчилдөөнд ороод ирэхээр хүүхэд тэндээс шийдлийг биш маргалдаа нэг те зөрчилдөж би амжилтанд хүрэх юм байна. Хин нэгэн миний дургуй зүйлийг одоо хийх гэдэг юм бод. Эсвэл миний хүссэн зүйлийг өгөхгүй бол би шууд ойлгох хэрэгтэй юм байна. Эсвэл би шууд чангаар хашгирах хэрэгтэй юм байна. Эсвэл би тэр зүйлийг шууд аваад шийдэх хэрэгтэй байна гэдэг яг нөгөө үйлдэлүүдээ гаргаад байдаг. Энэ дээр нөгөө нэг
одоо ингээд эцэг их нэг байр суурин дээр ингээд байхгүйгээр хоёр өөр талаас ингээд хүүхдээ ярьчих штэ. Тийм болохоор эцэг эхчүүд энэ харилцаагаа хэрхэн яг нэг байр суурин дээр авчих вэ? Энэ дээр болохоор одоо нөгөө 0 нас буюу ураг бий болсон цаг гэж байгаа штэ. Энэ дээр мэдээж ингээл гих мэд хүүхдтэй болоогүй тий. Бас энэ процесс бий болсон. Тэгээд жирэмсэн болсноо одоо мэдсэн цагаасаа хойш хүүхдийг хоёулаа яг хүүхдээ яг ямар хүн болгож хүмүүжүүлэх вэ? За аавын зүгээс чиний оролцоо юу байх вэ? Ээжийн зүгээс миний оролцоо юу байх вэ? За би бол хүүхдээ ийм байгаасаа гэж хүсэж байна. Инхийн тулд надаас ийм зүйл шаардна. Хэрвээ би ингээд магадгүй тэ ээж нь эсвэл аав нь төргөөрт бол магадгүй би ингээд уурлах юм бол чи намайг зогсоогоорой ч юм уу те. Би энд нөгөө шудрах шаардлагуудыг тавиад яг анханасаа ямар одоо зорилготой ямар хүнийг бүтээх гэж байгаа тухайга ярилцаад ойлголцчих юм бол яг ямар хүн бүтээх гэж байгаа гэдэг зорилго нь тодорхой болоод тэрнийхээ төлөө хамтдаа тэмүүлэхэд илүү хэлбэр болж ирдэг. Тэгвэл анханасаа ярилцалгүйгээр хин хинийхээ бодлыг унших ёстой юм шиг дандаа тийм хэцүү даалгавруудыг өгөөд идэг. Тэгэд энэ ялангуяа өсвөр насныханд хүртэл нөлөөлөд эхэлждэг. Өсвөр насныхаа ялангуяа яг ийм бусдын бодлыг унших ёстой юм шиг тий ээжийг ингээ уурлсан байх үед одоо жоохон л ингээл өөрчлөлтөнд орох юм бол би чимээгүй байх хэрэгтэй байна. Яг юунаас авсан юм бол асуухгүйгээр ингээ өөртөө бодол болгоод ингээ бодлоод урсгаад эхэлждэг. Тэгэхээр энэ дээр бас анханасаа хоорондоо ярилцаад ойлголцчихвол бас төлөвлөгөөтэй байх юм бол ерөнхийдөө бол гэр бүл төлөвлөлт байх юм бол таны бүтээх гэж байгаа тэр бие хүн чинь хамгийн сайн таны яг нэг хүссэн тийм бие хүн болж төлөвшөж чаддаг. Хэрвээ төлөвлөгөө байх юм бол төлөвлөгөөгүй шүү дээ одоо яана гэж харамсалгүйгээр яг одооноос төлөвлөх хэрэгтэй. Хамтдаа ярилцаж ойлголцох хэрэгтэй байна. Зөв. Энэ төлөвлөх гэдгийг бас тодруулбал те одоо яг ямар шинжээр нь та хэлж байна. Одоо сэтгэлзэн хувьд нь яриад ингэж ойлгож байна. Гэр бүл төлөвлөлтийн асуудал энэ дээр нөгөө нэг анх хос байх бас би болсон цаг тийм хосууд за тэгээд цаашдаа гэр бүл боллоо хэдээс хэдэн жилийн дараа хүүхэдтэй болох уу одоо хин хамгийн түрүүнд карьераа хөөх үү хин хүүхдээ харах уу тийм ямар тус дэмжлэгтэй байх уу менежментийн асуудлууд яригадаад байгаа юм шүү дээ тийм ээ гэр бүл төлөвлөлттэй тийм байна тийм ялчгүй бас одоо хүүхэдтэй болно гэдэг чинь зүгээр тийм тоглоом биш байхгүй тийм маш их хариуцлага маш их ажил юм да тэгэхээр энийг төлөвлөх нь бол яалтчгүй чухал тэгээ одоо яг саний манай сэтгэл зүйч хэлж байгаа шиг ээж аав хоорондоо одоо тэрийг ойлголцох тэр ер нь бол хүүхд бол яг зарим одоо сэтгэл судлаачны хувьд бол хүүхд бол бүр цав цагаан цаас гэдэг байна шүү дээ. Гений ямар ч одоо нөлөө байхгүй. Яг цав цагаан цаас шиг төрнө. Тэгээд тэр цагаан цаасан дээр юу бичих вэ гэдэг бол одоо асран хамгаалагчид болон нийгмийн хийх ажил байдаг гэдэг байна шүү дээ. Тэгэхээр яг тэр аргыг яг 100% дэмжиж байгаа юм биш. Гэхдээ бол тэр аргыг бол үүсгэхийн арга байхгүй байхгүй. За гений нөлөө бол мэдээж байдаг л байх гэж бодлоо. Энэ төр бол сэтгэл зүйчнэр байнга маргаад мөнхийн дээ. Тэгэхээр яг тэр одоо цагаан цаас гэдэг талаар нь бас бодолцох хэрэгтэй. Мэдээж гений нөлөө байгаа ч гэсэн юуг нь та шагнана тэр нь одоо их болно. Юуг нь одоо та шийтгэн тэр нь бага болно. Тэгэхээр яг сэтгэл зүйчнэр бас ер нь хэлээл байгаа л та шийтгэхлээс илүү шагнал нь одоо үр дүнтэй байна. Хүүхд сургахад ч бай амтэн сургахад ч ерөөсө шагнал илүү чухал байдаг гэдэг. Тэгэхээр одоо жишээлбэл одоо хүүхдээсээ муу авир гарахаар одоо яг нийтлэг харагддаг юм таны сая нөгөө үйл харн уцаа өгдөг гэдэг шиг ч юм уу тэр айгу нийтлэг байгаад байгаа байхгүй. Үйлээд уурлаад харн уцаа өгчдөг. Тэнгүүд нөгөө хүүхдийн одоо арга сурж штэ за уйлж иж ийм одоо би хүссэн юм авдаг юм байна. Гэ тэнгүүд айгу тэр хүн чинь цаашдаа одоо харилцааны мэдээж одоо одоохондоо жоохон байгаа ч гэсэн том болоод хүн болно штэ. Тэгэхээр яг хүүхд насанд үлдсэн юм бол илүү хүчтэй үлдэнэ. Тэгэхээр тэр нэг одоо ямар нэг юм ууралж одоо сөрөг одоо эмоц үзүүлж иж тэр хүссэн юм авдсан байна гэдэг хандлага бол насанд хүрсэн хүн ч гэсэн айгу өөртөө ч түүхтэй та нарт ч гэсэн ер нь айгу хэцүү байх бах. Тэгэхээр яг ямар одоо хамгийн гол нь эцэг эхчүүдийн гаргадаг бас нэг алдаа нь сөрөг юм шийтгэсэн ер нь сайн юм нэг сайн шагнахгүй орхиод байгаа нь бас тэрийг цаашаа дэмжихгүй байгаа байхгүй тий. Дэмжиж өөгшүүлэх хэрэгтэй байхгүй тэр сайн зүйлийг нь. Тэгэхээр ямар нэгэн одоо таны одоо хийгээсэй гэж хүсдэг тийм хоол эзнийхэн дараа шагнадаг ч юм уу те одоо хүмүүсийг одоо хүндэлж ийдэг харьцныхын төлөө одоо бас тэ шагнаж магтаж урамшуулах ч юм уу те тиймэрхүү зүйлүүд байх хэрэгтэй. Тэгээд шагнал гэхээр бас тэгээд ганц одоо хамттай зүйл ч юм уу те эсвэл тийм эд материал юм байхад бас хит их магтаал ч бас өөр хор болно те бүх юм ер нь ямар ч юм хэрэгсээ хэтрэхээр хор болдог гэдэг үг байгаа шүү дээ. Тэгэхээр яг нэг тийм эд материал болон магтаалаас хамаарахгүйгээр одоо
урамшуулж байгаа нь айгүй зүгээр байна л да. За тийм. Тэгэхээр яг энэ дээр нөгөө нэг шагнал болгон шийтгэл тийм үү? Магтаал болон шийтгэлийг зохион байгуулах нь яг ингээд за 0-3 насны дээр ингээд явчлаа тийм үү? Ийм фактор гардаг. За тэгвэл 4-өөс 6 насыг дараа нь 4-өөс 5, 3-аас 5 ч юм уу 6 гэж ерөнхийдөө сургуулийн өмнөх нас гэж авч үздэг. Тэгэхээр сургуулийн өмнөх насн дээр өөрийнхөө эрэгтэй эмэгтэй онцлогийг танин мэдэх мөн яг энэ насн дээр хүүхдийг чи чадчих вэ штэ. Өө чи мундаг байна тий. Чи мундаг байна биш. Чи яг энэ зүйлийг чадсан биш штэ. Өө чи яг ийм зүйлийг хийж чаддаг юм биш штэ гэж хүүхдэд хэдий ч нэг хэлнэ. Хүүхэд өөрийгөө би ийм зүйлийг чаддаг юм бол би цаашид ийм зүйлийг хийж болох боломжтой юм биш штэ гэдэг зүйлсийг хүүхэд өөрөө мэдэрч ирдэг. Гэтэл хүүхэд одоо магадгүй ингээд нөгөө нэг 10 таск буюу ингээд даалгавар байлаа гэхэд тэрний 4-ийг алдчихлаа. 6-гийн сайн байсан байна. Гэтэл эцэг их тэрийг юу гэж хардаг вэ гэхээр чи ингээд ийм амархан юмны 4-ийг нь чадахгүй байж тээ гэж ингэж хэлээд байдаг. Тэгэхээр энэ нөгөө нэгэсэндээ уул нь бол чадж байгаа зүйл нь чадахгүй байгаа зүйлээс их байхад эцэг эхчүүд чадахгүй байгааг нь л зөвхөн анзаараад байдаг. Хилээд байдаг, сануулад байдаг. Тэгэхээр хүүхэд чадчихсан гэдэг итгэл нь байхгүй болоод би угаасаа чадахгүй байна. Би угаасаа хийхгүй, би залхуу үрч нөгөө аав ээж нарын асуудал болоод нэг хэллээ, хоёр хэллээ ерөөсөө юм хийхгүй байна тий. Ерөөсөө өгөнд ардгүй дандаа өөдөөс тайлбар тавьдаг. Юм хэлэхээр би чадахгүй, угаасаа та намайг чадахгүй гэж хэлсэн биз дээ гэж нөгөө хэрүүл маргаа үүсдэг тий. Тэгэхээр яг ийм процессыг ийм үйлдэлийг та өөрөө хүүхдэд хэлсэн. Яагаад вэ гэвэл хүүхдийн чадж байгаа зүйл юм биш, чадахгүй байгаа зүйлсийг алхам тутамд нь хэлж сануусаар л байсан. Сануулдаг. Чи н одоо нөгөө мэдээ сургуулийн өмнөх насны хүүхдийн ахуйн дадлууд хийж чадах зүйлс нь мэдээж хязгаартай тий. Ядаж гэхдээ одоо өмссөн хугацаа ихвээ тавих ч юм уу гутлаа ингээд амьсаа угаах ч юм уу тодорхой хэмжээний хийдэг үйлдэлүүд байгаа шүү дээ. Гэтэл эхний өдөр хийсэн чинь амар сайн урамшуулсан. Дараагийн удаа хийсэн чинь дутуу хийцэн. Тэгсэн чинь чи энийг ингээд дутуу хийчихлээ. Чи ямар муухай юм бэ ингээд ийм амар одоо яхаар юм залхуу байдаг байна гэж хэлчихдэг. Гэтэл хүүхэд эхний удаа хийгээд амар их урамшаад ямар гоё юм бэ гэх дүнгэж өөрийгөө танив мэдэж эхэлж яхад нь би чаддгийн байж тэгээ бодож идэл үгүй чи чадахгүй гэж шууд ингээ хаалт үзгээ зогсоочтой. Тэгээд ирэхээр нөгөө залхуу, чаддгүй, хүсэхгүй байгаа, итгэхгүй нөгөө гэрээ даалгавар хийх дурггүй хүүхдүүд би болоод ирдэг. Тэгээд тэрийг нь өөртөө загиндаад яхаар хинээсээ юм гарчдаг байна. Яг одоо ингэдэг байхгүй. Хүмүүс ингээл манай бид нар яах вэ? Хүүхдэд үзүүлмээр байна гэлтэй. Тэгэл хүүхдэд онцлуулаад ярилцуулаад. Тэгэхээр яг ингээл ерөөсөө яг ээж аавын тосгол хийж байдаг байхгүй. Ингээл амар юм төгшөмтгий ингээ алдаа гаргачих вэ гэж айгаал байдаг байхаар нь ингээл ээж аавын харангууд аав нь өөрөө бас яг тийм байнга ингээл тийм шаардлага тавьдаг. Тийм байгаад байгаа байхгүй. Тэгсэр нэ бит хоёр яах вэ? Манай хүүхд. Үгүй ээ хоёр өөрсдөө эхлээд гэж хэлмээр санагдаад. Энэ дэр нэг юм асууч. Яагаад одоо ингээд хүүхдийн эрх гэж байгаа үүрэг гэж байгаа. Тэгээд тухайн одоо сургуулийн бага насны хүүхэд, сургуулийн хүүхэд энэ насны үүргийг хэрхэн хүүхдэд яг зөвөр ойлгуулах хэрэгтэй вэ? За үүрэг гэдэг маань үүрэг гэдгийг би ингэж ойлгож байна. За хийх ёстой зүйл. Чи үүрэг гэдэг нь тодорхой хариуцлагатай тийм үү? Тодорхой. За чинь хэрвээ чи энэ гэрт байгаа бол одоо чинь аяга угаах ёстой. Энэ бол чиний үүрэг. Сургууль ирж байгаа бол чи хичээл хийх ёстой. Энэ бол чиний үүрэг. Зөв үү те? Тэгээ энэ дэр одоо жишээ нь гэрээ ажиллаад одоо юм 3 хүртэлх настай хүүхдээр тийм юм хэлгээл зохимжтой гэсэн юмнууд байдаг та. За энэ дээр ингэж болно л доо. Яг бага насны хүүхдээр үүрэг гэхээсээ илүү нөгөө нөөцийг найлуулах нээсэн чадхуудын нээсэн зүйлс байх хэрэгтэй байдаг. Тэрнээс зарим тохиолдолд одоо нөгөө гэр бүлийн харилцан ялгаатай орчин байгаа штеп. Зарим нь гэр хороол, зарим нь айгуу гой байшин тий, зарим нь хүүхд тасрагчтай, зарим нь гэрийн үйлчлэгчтэй, зарим нь өөрсдөө хийдэг. Зарим нь өөрсдөө үйлчилдэг. Өөртөө үйлчлэгээ. Тэгэхээр яг хэрвээ тийм зүйлийг хүүхдийг хэрвээ хийж чадаж байгаа бол хийдэг үйлийг хийлгэсээр л байх хэвээр. Магадгүй одоо хоол идсэн бол аяа таваа хураах хэвээр. Энэ бол чиний үүрэг. Гэж хэлэх юм бол хүүхдийн хийн л дээ. Гэхдээ яагаад хураах юм бэ? Хураас нь надад ямар ашигтай? Хураагаад яг надад юугаараа давуу талтай гэдгийг хүүхэд мэдрэх юм бол хийж эхэлдэг. Зүгээр л хураах хэвээр. Чи зүгээр эзэн юм чинь хураа гэдэг шаардлага тавих юм бол хүүхд тэрийг эзээч хийхгүй.
Яг тэгвэл хин ч гэсэн одоо хийх ёстой зүйлээ ингээд бусдаар заалгаад алхам тутамдаа өөрхөө хийх алхах гიშгээ заалгахаар хин ч гэсэн таагүй санагдсан шүү дээ. Тэгэхээр хүүхдэд яг адилхан тийм мэдрэмж төрдөг. Тэгэхээр алхам тутмынх нь хөдөлгөөнийг заагаад чи ингээл ингэх ёстой гэсэн нөхцөлдүүлсэн нэг барьцааны харилцаа байгаад ирэхээр улам зөрүүлээд ирдэг. Ер нь хүн болгоно л тийм зантай шүү дээ. Тийм. Ер нь тэгэл яаж өсгөн тэр шиг. Тэгээ юу тарин түүнийг хураана гэдэг шиг хүүхдэд төрөд яг тийм байна. За энийг их чухал асуулт асуумаар байна. Хэрхэн өөртөө ихтгэлтэй хүүхдийг өсгөх вэ? За хүүхд насны одоо үе шатвал өөртөө ихтгэл тогтоход бол маш чухал байгаа даа шүү дээ. За багаас нь өөртөө ихтгэлгүй өсгөгцөн бол одоо асуудал бэрхшээл хүн болгоны амьдрал асуудал бэрхшээл тулгархыг бид нар бол ямар ч сэтгэл зүйч байгаад ямар ч эдийн засгч байгаад тэрийг бол зогсоож чадахгүй. Харин тэр асуудалтай яаж тулгарх вэ гэдгийг нь бол ээж аав нар нь ч юм уу нийгэм нь багаас нь бэлдэж өгч чадна. За өөртөө ихтгэлтэй хүн байх юм бол тэгэл одоо асуудал гараад ирэх улам л хурцлагдаад төмөрөө хурцлана гэдэг шиг хоорондоо одоо эрлэгдэж идэг. Харин өөртөө ихтгэлгүй хүн байхаар ер нь бол тэр тулгархаас айж одоо тулгараад чадахгүй дэ өөрийн үнэлэмж нь унахаас айгаад анханасаа тийм нас маш их зайлсхийдэг болсон байгаа даа. Тэгэхээр хүүхэд наснд одоо өөртөө ихтгэл төлөвшөхөд маш чухал шүү дээ. Тэгэхээр хэрхэн одоо тунгийн тааруулаад сайхан өөртөө ихтгэлтэй хүн болох одоо за тийм. Өөрийн үнэлэмжийн асуудлыг за тэгэхээр ингэдэг ба. Ингээд хин ч гэсэн ингээд баанасаа бодох юм бол ингээд гаран жижигхэн, нүдэн жижигхэн, биеийн жижигхэн те хүн болгоны хайрыг татсан байдаг. Тэр үед хүн болгон тэр хүүхдийг хөөхөөрдөж, тэрвэрж, хайрлаж, ихрэлдэг те. Тэгээ үйлдэлүүд нь ч гэсэн их хөөрхөн шүү дээ. Бүх үйлдэлүүд нь ингээ игдүүгийн татсан, хайрын татсан. Тэр үед хүүхэд 100% өөртөө ихтэй байж чаддаг. Юу хүснээ хийж чаддаг. Тэгсэн чинь би энэ томроод ирсэн чинь яг өөртөө найдлах би физиологтой болоод гар хуруу юм уу те жоохон томроод үг хэлхэн жоохон томроод ирэнгүүт тэр игдүүтэй гэдэг харж байгаа өнцг нь эцэг эхчүүдээс одоо багасаад эхэлжтэй. Тэгээд ирэнгүүт жоохон үүнтөглөх, жоохон шүүмжлэх одоо хандлагатай болоод ирдэг. Чи ийм том болчоод энийг ураахгүй. Чи ийм том болчоод одоо ингэ эрхэлэх гээд байгаа мó ч юм уу те. Хитрхийх жоохон шүүмжлэх, өөнтөглөх, жоохон хариуцлага нэхэж эхэлдэг. Бэлтгэгдэж эхлээгүй байхад нь энэ дээр уул нь бол багаар за ийм миний хүү одоо 4 настай юм чинь өөрөө энэ хөөхөө 2 амсаа хураана. Өө ямар мундаг юм бэ? Миний хүү ийм мундаг байж та амсаа хураадаг. Гэхдээ тэр хүүхэд тухайн үйлдэл хийхдээ өөртөө ихтгэлтэй болж ирдэг. Тийм дараа чи үйлдэлүүдэд бэлгээдээд би тэрийг хийж чадсан юм чинь энэ дээр ч гэсэн би хийж чадна гэсэн. Яагаад вэ гэвэл аав ээж намайг буруутгахгүй энэ миний зөв гэдэгт өөртөө 100% ихтэй байна. Гэтэл насанд томроод насанд нь тохироогүй хариуцлагуудыг ингээд тавиад ирэхээр хүүхэд өөрөө ирэхгүй алдаанаас айж эхэлдэг. Шүүмжлэл дүртгөөсөө байн олон дахин давтамжтайгаар шүүмжлүүлээл алдаагаа хэлүүлээл буруутайгаа мэдрээл тэ энийг хийж чадахгүй тэрийг хийж чадахгүй гэдэг зүйлийг байн алхам тутамдаас хансаад хаа өөрийнх нь үнэлэмж нь багаар байхгүй болж эхэлдэг. Тэгэд энэ байдал удаан үргэлжлээд 1-р ангид ороод ирэхээр нь эцэг эхчүүд уул нь бол 100% одоо дэмжиж тэ амрааж тоглоулж яг энэ балансын аягүй сайн барьсан байх хэрэгтэй байдаг. Гэтэл хичээл гэрийн даалгавар хийхгүй байна. Багш чамаа муу гэн. Чи ангийнхнаа хардаа энэ хүүхдүүд ингээд даалгавраа хийж байгаа чи чадахгүй байна. Чи ингэж чинь чи тэгж чинь чи энэ хүүхдүүд чи байх хэвээр чи байж чадахгүй байна гэдэг нөхцөлөдөө таад ирдэг. Тэгээд ирэхээр хүүхдийн өөрийн үнэлэмж багаар буураад ирдэг. Буурсаар байгаад нэг л мэдгээд хүүхэд ингээд суралцах итгэхгүй. Тэ юу ч ингээд санаачлах гэсэн бодлого. Тэр нөгөө галан донторсон гэдэг шиг бүр нэг цаанаасаа ингээд би чимээгүй л яж үл надад тухтаа. Би хинтэй ч ярихыг хүсдэггүй. Би ганцаараа байдаг. Би ганцаараа байхыг хүсдэг гэсэн нөгөө ганц нэг тийм тайлбарууд гаргаад ирдэг те. Айгу гой тайлбарууд за хадаж болохгүй мэн. За ойлголоо гэсэн. Би угаасаа л ийм хүн аа те. Би өөрийн ертөнцтэй. Яг мэдээж хүн болгоо өөр ертөнцтэй л гэхдээ яг ганцаар талыг одоо тэр бусдаас дөлж байгаагаа одоо тийм байдлаар тайлбарлаад байгаа юм л да. Хүн болгоо тийм rationalization гэж те. Одоо яг учир шалтгаан олж тэр асуудалтай тайлбар хэлээд байдаг. Одоо яг ер нь бол ихэнх хүмүүс тэгэл өөрсдөө бодож байгаа асуудлыг
сэтгэл зүйн асуудлаар нэг лаг тайлбартай л байдаг л да ер нь. Угаасаа л ийм байсан тий. Та нар угаасаа л надад ингэж хандсан биз дээ. Тий айгу philosophical тийм тайлбар мэлбэртэй явж идэг те хүмүүс. Тэгэхээр тэр за энэ бүх зүйл ингээд давтагцаараа байгаад өсвөр насны дээр ирэнгүүт нөгөө гормоны өөрчлөлтүүдээсээ болоод өөрийн үнэлэмж гэдэг зүйл нь хит их эсвэл хит доогуур ерөөсө балансандаа барьж чадхаа болоод ирдэг. Тэгээ хит доогуур байгаа хүмүүс нөгөө одоо бидний яриад байгаа нөгөө эм орлох тийм үү? Эсвэл хит их амбицтай нөгөө нэг лидер болох гол тэ эсвэл одоо бусад хүмүүс ингээ харахтаа хит их амбицтай энэ хүүхэд. Яг үнэндээ тэр хүүхэд өөрийнхөө үнэлэмжийг мэдрээд өөрийнхөө юу чаддгийг мэддэг болохоор тэр хүүхэд өөртөө итгэлтэйгээр цаашаа урагшиж явж чадаад гэдгийг ойлгохгүйгээр энэ амар амбицтай ч юм уу те яна ингэж агаад улс төрд гарах гэж ч юм уу иймэрхүү хандлага үзүүлэх гэдэг. Тэгээ энэ бас хүүхдийн өөрийн үнэлэмжийг нөлөөлж идэг. Тэгэхээр өөрийн үнэлэмж гэдэг зүйлийг багаас нь та хүүхдэд бий болгосон аюул сайхан ингээд өхөөрдөөд их инхрээлээ бий болгосон. Тэрийг өөр хин нэгэн биш өөрийнх нь хамгийн хайртай дотны хайрлж хамгаалах хэвээр гэр бүл аав ээж нь өөрийн үнэлэмжийг нь ихэнхдээ алхам тутамдаа унтрааж багасгаж ирж байна. Тэгэхээр ер нь бол түрүүний жишээн дээр ярихад шийтгэл ер нь бол яваад нь шүү дээ. Шүүмжлэл гэдэг чинь одоо таагүй мэдрэмж төрүүлж байгаа учраас яг ташуурдаж байгаа биш гэсэн дэр чинь шийтгэл болж таарад байгаа хэрэг. Тэгэхээр шийтгсэн зүйл дээр чинь тэр тал нь унтрна. Шагнасан зүйл дээр чинь хаснаа гэдэг үг нь бол их зөв юм байна л да. Тэгээ түрүүний нөгөө энэ дэр өөрийн одоо хүүхэд байж байгаад өхөөрдөгдөж байгаад өөрийн үнэлэмж ундаг гэдэг тэр бас яг анзаарэгддэг нэг юм нэмж хэлмээр юм л да. Одоо ингээд айл болгонд угаасаа нөгөө мэдээж эмэгтэй хүнийг төрөх одоо чадамж одоо яг 10 сар тээж төрөн тэгээд бас хэсэг бие амраан тэг ингээд нэг айлд бол ихвчлэн нэг л хүүхэд голдуу байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт яг сургууль цэцэрлэгт орохоор өөрөө яг тэр нэг гол дүр биш гэдгийг амар ухаарч байгаа байхгүй. Тэр айгүй хэцүү мэдрэмжтэй нэг хямралын үг юм шиг байна. Миний хувьд цэцэрлэгт орох үнэхээр амьдралын хамгийн стресстэй байсан. Би бүр яг одоо ч яг бодохоор ингээл зүгээр нэг шинэ цэцэрлэгт орсон ч гэсэн одоо ингээд бид нэр ингээ хатуужаад наасан дүрээд явцсан ч болохоор илүү асуудлыг даах чадамжтай байгаа байхгүй. Тэгвэл миний хувьд яг цэцэрлэгт яг тэр ээж ингээд намайг үнэхээр орхиод явчихж байгаа юм уу гэдэг тэр нөхцөл үнэхээр аимшигтай санагдчихсэн. Тэгэхээр хүүхдийн хувьд яг тэр шилжилтийн үе айгу стресстэй үе байх гэдэг юм л та тийм. Тэгээ тэрнээс гадна одоо энэ боловсролын системийн талаар та юу гэж боддیں۔ Одоо ингээд юм байгаа даахгүй. За бид нэр ингээд энэ подкастыг хийлээ. Сэтгэл зүйн боловсролыг одоо ингээд хүмүүст түгээе гэд сайн дураараа хийцгээж байна тийм. Тэгэнгүүт энийг сонсож байгаа хүмүүсийн бол боловсрол мэдээж дээшилж байгаа. Өөрөөсөө бас бие дааж судлаад энэ талаараа сайжруулдаг хүмүүс байгаа. Гэтэл сэтгэл зүй гэж яг юу вэ гэдгийг сонирхдогчгүй одоо зүгээр яг тэр талаар одоо сонирхогч хүсэлгүй тийм хүмүүс байгаа шүү дээ. За тэгэнгүүт хүүхд болгон за одоо эндээс суралцаад ч юм уу те эцэг их болгон одоо хүүхдээ одоо зөв хүмүүжүүлэх арга барилыг ч юм олох боломжгүйтэй мэдээж хизээч бүх цаг үед те. Тэгэхээр харин ямар үед боломжтой вэ гэхээр ихэнх хүүхдүүд сургуульд хамрагдаж байгаа. Тэгэхээр багш нар гэдэг бага ангийн багш нар ялангуяа айгүй энэ сэтгэл зүйн боловсролыг эзэмших чухал байна л да. Надад бол ингэ санагдаад байгаа. Цэцэрлэг бага ангид ер нь бол тийм одоо өрсөлдөөн одоо хин хинний шалгаруулалт гэдэг юм баг байх ёсгүй гэж боддог байхгүй. Тийм байжгаад дунд анги ортол нь ер нь бол одоо бүх хүүхдүүдийн потенциалыг одоо олж хардаг. Тэгээд яг мэдээч бага ангийн багш ажиллагдаж аягүй хэцүү шүү дээ 30-40 хүүхдийн тэр орилон шуугаан тий. Тэгээд тэр онцлог болгоныг харж харна гэдэг бол аягүй ядармаар ажил баг. Гэхдээ хүүхдүүдийг одоо боломжгүй юм гэж байхгүй. Та бүхэн ингээ бүх юмыг чаднаа ингээд гэдэг тийм ихтгэл үнэмшлэр сайн төлөвшүүлчихэд тэр нь бат суусны дараа өрсөлдүүлэхгүй бол яг анханасаа л яг өөрийн үнэлэмж нь бага одоо тий аав ээж за чиний дэгдэг гэж байдیں۔ Ингээд ийм ч айгүй хэдэг байхгүй нөгөө их чин ч юм уу айгуулаг юм он сурлагтай. Тэнгүүд яг дүүн айгуу муу сурлагтай. Ах нь ингээд тайкондогийн амар олон алтан медальтай ч юм уу те. Тэнгүүд дүүн ингээд тэрнийхээ сүудэрт дарагдчихдаг. Тэгээ аав ээж за тэр маань айгуу мундаг гэснээр нөгөөдхийгөө за чиний дэгдэг гэж юу гэдэг ингээд эдэг. Тэнгүүд нэрэл одоо биний дэгдэг гэж байдгүй юм бахта гэсэн ихлэмжлэл болж байгаа. Тэнгүүд тэр хүүхдэд юм тэр өрсөлдөхөөс яаж зүхтаах вэ гэдэг бодолт хамгийн түрүүнд төрж байгаа хэрэг. Тэгэхээр ээж аав нар одоо тэгэж бүр одоо ажиллаж чадахгүйгээс хойш бага ангийн багш нар ер нь дунд анги хүртэл нь өөрийн үнэлэмжийг маш сайн тогтоож өгөх хэрэгтэй. Тэрнийхээ дараагаар одоо яг тэр өрсөлдөөн тэрний дараа өөртөө итгэлтэй хүн чинь болоод яаж дийлэх вэ? Яаж одоо илүү сайжрах уу гэдэг байдлаар үзэх гээд байна шүү дээ. Тэгэхээр эхлээд хөрсийг нь бэлдэж өгөх нь маш чухал юм шиг байна. Одоо гэтэл яг бага ангийн багш нар бол одоо янз бүр байна л да. Ингээд хүүхдийнхээ төлөө хичээх гээд одоо тэг хүүхд сурагч нартаа одоо сэтгэл зүйн яриа хийх гээд ингээд ханддаг багш нар байхад
хүүхдүүдээ одоо янз бүрээр гоочлоод те бүр ингээд аав ээжд нь одоо аав ээжийнх нь одоо санхүүгийн байдал хэр байгаас хамаарат одоо ангийнх нь хүүхдүүдэд муулж исэн муулдаг тийм кейсүүд байгаа байхгүй. Одоо боддоо байгаа дунд ангийн хүүхдийг одоо ангийнх нь багш нь бас ангийнх нь хүүхдүүдэд муулж ярьж байгаа гэхэр чинь тэр багш өөрөө ёс зүйн хувьд чи ер нь зөв бодоос яг ямар ашиг сонирхол байлаа гэд яг тэр хүүхдэд мууллаа гэд танд одоо яг цалинж нэмэгдэх яг IQ-гийн хувьд ч бүтгөө гарлаа санагдаад байна л та. Тэгэхээр одоо энэ бага ангийн багш нар янз бүр байна. Тэгэхээр яг энэ тал дээр бол яг жигд юм боловсруулах одоо үйл ажиллагаа явагдах хэрэгтэй байхгүй тий. Бид нар тийм мэдээж төр засгийн гарыг хараад одоо хизээ тийм хөтөлбөр явуулаад сэтгэл зүйч нарыг хамтарч ажиллуулна гэх үү. Ер нь өөрсдөө л одоо бор зүрхээрээ ер нь сэтгэл зүйн бүх юм бор зүрхээрээ л хийж энэ дөө. Харин тийм. Одоо тэгээд ингээд бодоод үзэх юм бол 8 настайдаа 1-р анги ингээд орсон хүүхэд. 7 настайдаа 1-р ангид орсон. Тэгээд 6 настайдаа 1-р орсон. Анхны 6 настай настангуудын одоо 12-р анги төгсөгч энэ жил шүү дээ. Тийм үү. Энэ жил уянга биш үү? Энэ жил гэж за энэний өмнөх жил гэж байна. Би ер нь бол 1-2 жилийн л зөрүүтэй байгаа. Тэгээд одоо яг гарч ирж байгаа асуудлууд нь юу вэ гэхээр 8 настай одоо 1-р ангид орсон хүүхэд илүү суйртай мэрэгжлээ сонгохдоо ч гэсэн бусдаа хандахтаа ч гэсэн ерөнхийдөө ингээд юу яг ингээд суурь нь өөрийнхөө суурийг маш сайн мэдчихсэн. Тэгээ мэрэгжил сонголтын дээр ямар нэг эргэлзээ байхгүй. За тэгээ гэр бүл төлөвлөлтөн дээр ч гэсэн бас ингээд бүр ингээд бие хүний сэтгэл зүйн бүр ингээд докторгүй болж байгаа тэр процесс нь харьцангуй гайгүй. Тэгээ төсвөр насныхаа тэр нөгөө бэрхшээлүүдийн синдромыг даван туулж байгаа тэр процесс нь ч гэсэн харьцангуй хэвээ байгаад байгаа. Гэтэл 7 болон 6 настайдаа 1-р ангид орсон хүүхдүүдийн өсвөр насны сэтгэл зүйн гутрал хямралууд нэлээд хүчтэй. За тэгээд өөрийнхөө бүр илүүтэй илүүтэй зөвхөрсөн байдлаар хайж илэрхийл гэж оролцсон орлогууд илүү их. За тэр нь тэгээ зарим тохиолдолд дайн насны эрсдэлтэй байгаад байгаа. Гэтэл энэ бүхний шалтгаан ингээд ерөнхийдөө ингээд ажиглаад үзэхэд юу байгаа вэ гэхээр хүүхэд яг нөгөө тоглох хэрэгцээ ингээ бүрэн хангахтаагүй. Цаанаас нь ингээ зүгээр ингээ 20 минут суухад тэрний чинь 10 минутанд нь босоо тоглол гэсэн код толгоонд нь ирээд хахад тэр хүүхэд ингээ төвчээд суугаад байгаа байхгүй. Багшийнхаа хэлсэн үгийг ингээ сонсгоод ингээ өөрийнхөө бүх ингээ кодуудыг ингээ өгж байгаа сигналуудыг ингээ унтраагаад төвч тэгээ сонс гэдэг юм те. Ийм хандууд ингээ хүлэгцээр хагаад 12 дугаар ингээ төгсөж байгаа. Төгсөөд уул нь бол хэрвээ тэр хүүхэд хүлэгдээгүй байсан бол өөрийнхөө бүх нөөцийг ингээд танин мэдсэн тий цэцэрлэгийн насны нарыг тоолох хэрэгтэй үедээ тоглоод ингээд өөрийнхөө бүх чадваруудыг ингээд танин мэдсэн боломжтой байна. Гэтэл ингээд бүх зүйл нь хүлэгдсэн байгаад тэгээ тэрэн дээр өсвөр насны хямрал тэгээд яг 6 наснаас ахуулаад ингээд суралцсан тэр процесс даван тул сэтгэл зүйн тэнхээ бэрхшээлийг даван туулах чадварууд тий шийдвэр гаргаж байгаа сонголт хийж байгаа тэр бүх нь тодорхой хэмжээр баг ганц зэргийн алдаатай байгаад байгаа юм гэж хараад байгаа. Тэгэхээр хүүхэд болгонд нөгөө нас болгонд нь тодорхой нэг хийх ёстой зүйл байгаад байгаа. Жишээ нь 0-3 наснда хүүхэд бол маш сайн унтаж амраад өөрийгөө болон бусдад өөрийгөө илэрхийлэх. За тэрний дараагаар юу гэдэг өөрийнхөө насан тохирсон тоглоомоор тоглоод маш идэвхтэйгээр хөдлөх. Биеийнхээ өргөн булчингуудыг илүүтэй ашиглах. За 4-6 наснда яах вэ гэхээр нарийн булчингуудыг ашигласан тоглоомудаар идэвхтэй тоглох ёстой. Нарийн булчин гэдэг нь гарын энэ нарийн булчингуудыг идэвхтэй хөгжүүлэх, чимхийг хатгах, базах хөдөлгөөнүүдийг томоос бага руу хүнд хөнгөний хэмжээг ингээ ялгсан тоглоомудаар илүү тоглох ёстой ч юм уу. За тэгээд 1-р ангид ороход тэр бүх бичлэлүүд маань нарийн булчингууд маань идэвхтэй хөдөлсөн учраас бичгэд тийм төвхтэй биш. Томотоо суухад анхаарлаа төвлөрүүлэхэд тэр нь тийм хэцүү биш байгаад ирдэг. Тэгээд ирэхээр заавал тэр сигнал нь хангагдсан учраас тэрийг ингээд төвчих биш ингээ өөрийнхөө хүсэл зорилгоор за энэ үнэхээр сонирхолтой байна. За би ингээд төвчгээд надад асуудал байхгүй гэсэн үнцгөөсгээ баг багаар харж эхлэе гэдэг. Тэр хэрэгцээг анханасаа хангахтаа гэх юм бол энэ бол нормал буюу химийн хөгжил. Хэрэгцээг хангахдаггүй байгаалах юм бол тэнд хоосон орон зай бий болоод байна. Тэгээд тэр хоосон орон зайг хүүхэд болгон өөрийнхөө нэг
хөөх юмдээ өөрийнхөө нөөцөд тохируулалт хэрэг нөхөж байгаа тий. Гэтэл тэр нөхөж байгаа зүйл нь цаашдаа ингээл баг багаар асуудлын томорсоор тэр нь хизээ тесрдэг вэ гэхээр өсөр насн дээрээ бүүм гээл тесрэл тий. Амиа хорлох, за гараа зүсэх ч юм уу тий. Маш олон эрсдэлтэй алхмууд хийж эхэлдэг. Тэгэхээр та хүүхдийнхээ хэрэгцээг хэрэг мэдэрч тий тэрэн дээр хэрэг мэдрэмжтэйгээр оновчтой нөхөж чадсан, хэрэгцээг нь хэрэг хангаж чадсан бэ. Хэрэгцээ гэдэг нь зөвхөн материал зүйл биш. Энэ дээр нөгөө сэтгэл хөдлөлийн маш олон төрлийн мэдрэмжүүдийг яриад байгаа шүү дээ. Тэр энийг хэрэг нөхөж чадсан бэ гэдгээс л хэрэгцээг нь хангаж чадсан бэ гэдгээс л ерөнхийдөө насны хөгжил болгон дээр гаргаж байгаа асуудлууд яг одоо таны гэр бүл болоод байгаа тэр асуудал гарч ирж байгаа. Зөв. Тэгэхээр ер нь бол аясаараа байх. Аясаар нь одоо хөгжүүлэх. Тэгээ яг бэлэн болсныхан дараагийн юм руу оруулах ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм зөвлөж байна уу те? Бэлэн болох гэхээр нөгөө хүүхдүүдийг ингээд нийтэд нэг стандартд ингээд тавьчих гээд байгаа юм шиг санагдаад байна. Миний хувьд тэгэхээр бэлэн болж байгааг эцэг их та өөрөө маш сайн мэдрэх хэрэгтэй. Хин нэгэн сэтгэл судлаачаас эсвэл багшаас нь ингээд харах биш. Та тэр хүүхдийг ингээд бүр ингээд нэлхаас нь авахлаа та өсгсөн шүү дээ. Та хайраа чи хэлж өсгсөн аав нээж нь танаас өөр хүүхдээ мэдэх тийм хүн байхгүй гэдгийг бусдаас бодоо идэхгүйгээр өөрөө боломжоор хүүхдтэй маш сайн ажиллаад хүүхдийн онцлогийг мэдрээд яг одоо түлхэж өгөх хэрэгтэй байна. Одоо амраа, одоо тоглоулъя гэдэг мэдрэмжүүдээ маш сайн хөгжүүлэх хэрэгтэй эцэг их та өөрөө. За. Тэгэхээр энэ сэдв маань бас дараагийн их тулгамдсан сэдв рүү орж ирж байна л да. Манай сонсогч нарын асуулт ч байна те. За утсанд хит донтчоод байх юм аа. Яаж болох вэ? Дэлгэцийн донтолтын шинж тэмдгүүдээс хэлж өгөөч. Энэгээр яг юм өөрөөр асуултад явж байгаа. Гэхдээ яг адилхан байгаа. За одоо нэг нь болохоор хүүхдэд донтцсон гэдэг мэдэж байна. Нөгөөх нь болохоор одоо нөгөө өнцг нь болохоор ерөн зүгээр яг үнэхээр донтчоод байна уу гэдгийг мэдэх гээд байна шүү дээ. Тэгэхээр энэ бол ялтчгүй тулгамдсан байгаа асуудал л та. Сая бол та одоо ингэ нарийн болчин шаардсан ажиллагаач гэдэг юм уу те. За тэгэнгүүт яг энэ насны хүүхдүүдийн утсаар тоглоход бол мэдээч бүх юм нь муу бол биш. Сөрөг нөлөө бол мэдээч бидний мэдж байгаа байгаа. Одоо за мэдээж давуу тал нь бол одоо илүү тийм техникийн талын одоо тий илүү одоо юмник функцүүд яаж ажилтгийг тэр тал дээр илүү сайн суралцж байгаа гэж бодож байна. За тэгээ яг зөвхөн эрхийн хурууны ажиллагаа бол аюу их байгаа. Мэдээч яг үгүй смартфон учраас тий. Тэгэхээр утсаар тоглож байгаа энэ үзэгдэл бол ер нь маш их байна л да. Хүүхдүүдтэй аавч нэр ингээ уцаа өгөө цаа гэдэг орхичдаг. Мэдээч угаасаа хүүхд хүмүүжүүлнэ гэдэг бол хүүхд өсгөнө гэдэг бол аимшигтай том ажил гэдгийг бол ойлгохгүй биш ойлгож байна. Угаасаа хөндлөн юмны нүднээс харахад ер нь бол ойлгомжтой л да. Тэр чинь нэг юм ажлын цаг гэж байхгүй байнга л хийж байгаа. Жинхэнэ full time ажил байхгүй. Ямар ч амралтай байхгүй. Тэгэхээр тэр цаг үеийг бас аавч нэрт хөвгшөөгөө бас тийм уцаа өгж аргалж байгаа юм харагдаж байна л да. Тэгэхээр яг энэний одоо сөрөг нөлөө юу байна? Одоо эрэг нөлөө нь юу байна? Ямар хэмжээнд байх хэрэгтэй юм бол? За уцаар тоглолоо гэд эрэг нөлөө за маш олон төрлийн байж болно л энэ дээр техник технологи цаг үетэйгээ мэдээлэл тасралтгүй авах тий үе тэнгийн харилцаа нийгэмдэслэх байр суурь гэд дурдж бодлоо. Гэхдээ ингээд 100% хориглох ямар ч боломж байхгүй. Тэгэхээр энэ тодорхой хугацааг олгох хэрэгтэй. Наснаас нь хамаарат өдөрт одоо 30 минут 20 минут тий эсвэл 1 цаг 2 цаг энэ дээр за яг шударгаар за өдөрт чи хэдэн одоо чиний насны хүүхдүүд яг өдөрт 30 минут л тоглолоо. Гэхдээ би чамд хайртай чамайг бүр ингээ мундаг хүүхэд болоосаа гэж өсөж том болоосаа гэж хүсэж байгаа учраас энэ 30 минутыг чамд олгоё. Чи нэг хувааж эсвэл өдөөс өмнө өдөөс хойш гэж ашиглаж болно. Яаж ашигламаар энэ хүснээрээ бол гэдэг хүүхдэд нөгөө сонголт хийх хэрэг чөлөө гэдэг тий. Яг нөгөө хугацаа зааж байгаа ч гэсэн энд хүүхдэд мэдрэгдэж байгаа зүйл нь юу гэхээр зөвшөөрөл бас эрх чөлөө, эрх мэдэл гэдэг зүйлийг олгоод ирж байгаа. Энэ хүүхдэд таатай мэдрэмжийг төрүүлдэг. За тэгээд үнэн ч шудраг хариуцлага гэдэг зүйлийг мэдрээд эхэлдэг. Яг утсан дээрээ сэрүүлэг тавиад за болчлоо. Хугацаа чинь туслаа. Хугацаа өдр ч юм уу тий. Иймэрхүү байдлаар хүүхдэд хязгаар болно болохгүй гэдэг зүйлсийг ингээ ойлгуулад ирдэг. Гэхдээ утсыг яагаад санал болгож байгаа вэ гэхээр нэгсэндээ аав ээж хоёр өөрсдөө бүр яхаа мэдхээ байлаа туйлдаад тий
өөрөөсөө амармаар байгаа учраас уцыг хүүхдэд олгоод байгаа. Тэгснээр ярьснаасаа болоод ядарч юм тий. Өгүүлснээсээ болоод байг хүүхдээ ирч хүч хийдэг чи ямар их вүлээ тий. Байг ингээд хянах гэж контролох гэж оролцоор байгаа. Өөрөөсөө ядарсан болохоор заа мэ уц гэдэг. Нээсэндээ тайм автаа. 50 орхиа. Гэхдээ энэ дээр уул нь хэрвээ та эхлээд нөгөө хүүхдтэй өглөө басаа тийм зүйлсийг хийн гэдэг цагийн менежмент шиг те зохион тодорхой хэмжээний цагийн зохион байгуулалттай тийм хүснэгт бэлдээд өгчих юм бол энэ дээр та ядрах шаардлагагүй. Тэгээ бас заавал уцаар одоо цаг авах шаардлагагүй болж ирдэг. Тэгээ хүүхд ч гэсэн энэний дараа би юу хийх вэ гэдгийг мэдээд ирэхээрээ өөрөө тэр одоо нөгөө зохион байгуулалтанд өөрөө ороод явж чаддаг. Тэгээ хүүхд хэдий ч нэг ингээ нөө эцэг их хоёрын ярьж байгаа зүйл нь хэдий ч нэг залхмаар зааварчилгаа өгсөн тэгээ ойлгомжгүй загинсан болоод ирэхээр тэр хоёр хүмүүстэй ер нь ярилцахыг хэн хүсэх бэлээ дээ. Тийм учраас ярихгүй тул нэгсэндээ та хоёроос цухтахын тулд бас утсан авдаг. Тэгээ та амьд харилцааг хэдий ч нэг үр дүнтэй өнгөрүүлнэ. Хэдий ч нэг хүүхэд уцыг бага оруултна. Насан багсмаа. Тэгээ хүүхэд зохион байгуулахгүй дараа нь юу хийх нь тодорхойгүй байх юм бол өсвөр наснд буцаа тоглолдог. За. Тэгэхээр яг нэг юм асуулт асууя л да. Энэ жоохон төвхтэй асуулт гэж магадгүй. Одоо ингээд хүүхэд ч юм шүү дээ. Одоо цагийн лимит байна гэж байгаа шүү дээ. Гэтэл яг тэр нэг юм амттай чихэр амсуулчлаа шүү дээ тий. Тэнгүүд нөгөөх нь мэдээж их хүснэ дээ. Ер нь бол нэг 20-30 минутаар бол ханахгүй шүү дээ. Тэгэхээр одоо яг тэр зөрчлийг одоо яаж шийддэг юм бол одоо за энэ лимит байгаа за дууслаа гэд уцыг хурааж авдаг байх хэвээр. За зэрэг хүүхд бол янз бүрээр одоо яаж хүмүүжснээс хамаарат өөр үйлдэл үзүүлэх зарим нь одоо за гэж бодно. Зарим нь бол уйлаад орилж заах гэж одоо боо юм болно тий. Энэ яг мэдээч энэ бүх юмд нэг хариулт хэлээд шийдчихдэг тийм нэг жор гэж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр одоо таны өнцгөөс одоо яаж хандвал ээж аавуудад зүгээр бол тэр энэ дээр юм ба ер нь бол хүүхэд нөгөө болно болохгүй тий бодит хийсэр гэдэг зүйлсийн ялгааг ингээд таниад ирэх юм бол хэрвээ хүүхдэд болно гэсэн бол аав ээжс нь болно. Хүүхдэд хэрвээ болохгүй гэж хэлсэн бол аав ээжс нь тэр зүйлийг болохгүйгээр нь хүлээж авах хэрэгтэй. Хэрвээ ийм дадал сурсан хүүхэд бол 30 минут бол хичнээн амттай байсан ч заа болсон. Энд нэгсэндээ өөрийнхөө хүслийг захираад сурчиж байгаа байхгүй юу? Гэтэл энэ дадаагүй бол уйлсан ч гэсэн хамаагүй. Уцаа авсны дараа хүүхэд уйлах юм бол хүүхдэд уурлах, нервтэх тэр боломжийг олгоно. Тодорхой хугацаанд тэрнийхэн дараа тайвшруулна. Тэгээд бүр илүү сонирхолтой эсвэл хамтдаа хийж болох зүйлсээ санал болгох хэрэгтэй. Яг зөв. Тэгэхээр одоо ялтчгүй энэ уцсны нэг цаг үе ирчээд байна л да. Уцсны одоо хэрэгцээг бид нэр үүсгэж хизээч чадахгүй. Уцсны гэхдээ ачаар бид нэр маш их юм амжуулж байна. Ялтчгүй хэрэгтэй байна. Тэгэхээр харахаар ээж аав нар нь өөрсдөө уц оролдоо суугаад байдаг. Тэрийг бол үүсгэж чадахгүй шүү дээ. Бид нар уусаа уцаар маш их юм идэг. Намайг бол одоо ингээл би бол уцаар маш их ажил амжуулдаг байхгүй. Гэхдээ яг хүн харахад тэр тоглоод байгаа мó, Facebook ухаж байгаа мó, ажил хийж байгаа мó гэдгийг мэддэхгүй шүү дээ. Тэгэхээр хүүхд харахад бас ингээл ээж аав нь ажил хийж исэн ч бай, тоглож исэн ч бай, юм үзэж исэн ч бай. Бас ингээл ер нь бол нэг нийгмээсээ хүн чинь мэдээж дага боо хүүхэлтэй туршилт байгаа шүү дээ. Тэгэхээр яалтчгүй ингэж дагам дуурайж идэг. Тэгэхээр өөр идэвхтэй сонирхолтой юмыг одоо яаж хөвшүүлмээр энэ ер нь их төвхтэй асуудал юм тийм ээ. Тийм. Гэтэ ийм бага. Одоо нөгөө аав ээж хоёр ажилдаа яваад ирдэг, ажиллаа хийдэг. Хүүхдээ ажилдаа яваад ирдэг, хичээлдээ явдаг, цэцэрлэгтээ яваад ирж байгаа. Хин хинт нь амрах цаг хэрэгтэй. Тэгэхдээ гэрт нэг юм магадгүй дүрм те. За бүгдээрээ одоо 30 минут ингээ хүн болгон одоо гэртээ ирээд 30 минут уцаар ингээд уцаа орлох хэрэгтэй. Магадгүй тэр хугацаанд аав ээж хоёр ч гэсэн өөрсдөө зохион байгуулалттай байх хэрэгтэй. Тэ шаард яг тэр хугацаанд бүх уцаар амжуулах хэвээр бүх юм амжуулаад уцаа нэг газар хураалгаад илүүтэй уцаа хураалгасан юм чи өөр зүйлээ гэр бүлээр хамтдаа хийх боломжууд энэ дээр цаг нөхцөл гарч ирж байгаа. Энэ бас хүүхдтэйгээ ажиллах боломжуудыг эцэг эхчүүдэд гаргаж өгдөг. Тэгэхээр аав ээж та өөрөө цагийн одоо нөгөө нэг зохион байгуулалттай байж чадах юм бол хүүхэд тэрэнд орж чаддаг. Та өөрөө энэ дээр цагийн зохион байгуулалтгүй хяналтгүй байх юм бол хүүхдэд мянга болохгүй гэж хэлээд та өөрөө хүүхдийн уцыг хурааж авчиад өөрөө уцаа ухаас уугаад байвал энэ шудраг биш хүүхэд хизээж одоо таны үгэнд цаашдаа орохгүй шүү дээ. Ер нь хүүхдээ гоочлно гэдэг бол өөрийгөө л гоочлж байгаа гэсэн үг шүү дээ. Талент харж байгаа шүүмжилж байгаа. Тэгэхээр надад бол ингэ санагдаж байна. Яг санийхыг амьдрал дээр буулгая гэвэл одоо
оройн хоолны цаг ч юм уу те уцсгүй цаг байхад айгүй тохиромжтой санагдаад байгаа байхгүй. Оройн хоол, өдрийн хоол ч юм уу тэг нэг юм чанартай нэг тог тасрахаар нэг гоё болсоод те тэр шиг яг нэг юм бөөнөр хамт суудаг. Тэгэхгүй л яг одоо таны хэлж байгаа шиг одоо нэгдүгээр утасны донтолт байна. Хоёрдугаарт тэр нөгөө юу вэ шүү дээ те. Ялч үнэ сэтгэл зүйн хэрэгцээ чинь аав ээж нь уцаар урдаад байж хад өгч чадахгүй шүү дээ. Манайхны нэг аюу буруу үг гэдэг шүү дээ. Харин дотроо хаална гадна гэж нэг тийм яг тэр сэтгэл зүйн хэрэгцээ өгөхгүй байгааг аюу зөвтгөхөд байгаа юм шиг энэ яг мэдээж Монгол ардын зүгт супер үгнүүд бол байна л да. Маш сайн. Гэхдээ энэ үг бол яг сургууль хүмүүжүүлэх тал дээр бол аюу их асуудал үүсгэсэн. Монгол хүмүүст маш их сэтгэл зүйн асуудал үүсгэсэн байж болцсохгүй үг байгаа даа. За тэгэхээр бас нэг юм байгаад байна л да. Хүүхэд гэдэг чинь хүн шүү дээ тий. Тэгэхээр хүний тархинд нөгөө нэг допамин одоо таашаалын гормоныг хөөцөлдөх нэг тийм хэрэгцээ байгаад байгаа шүү дээ. За одоо энэ одоогийн залуучууд идэхгүй байна, одоо мотивац муутай байна гэдэг шалтгаан чинь угаасаа тийм баг. Порно сайт руу орлоо. Шууд нөгөө нэг сексийн хэрэгцээ нь хангагдчихлаа. Шууд допамин авчлаа. Тэнгүүд одоо охтууд нь маш их болоод single ladies гэж кино чи яагаад юм эрэлттэй байна вэ гэхээр угаасаа single ladies-ийн асуудал маш их байгаа учраас нийгэм нэгж газар авч байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь тэр нэг хэрэгцээнүүд нь маш их хангагдчихдаг. Одоо ингээд уцаар орлоо Facebook-ийн notification харахад ч гэсэн ингээд яалч ингээд гэл баярлдаггүй ч гэсэн тэр чинь харах тэр татагдаж хараад байна гэдэг чинь тэр чинь таашаалын гормон ялгараад байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь донтож маш их тийм юмэг одоо уцнаасаа шийдчихдэг. Тэнгүүд одоо амьд харилцааны хэрэгцээ багасаад ирдэг. Тэгэхээр хүүхдэд ч гэсэн яг тийм допамины хэрэгцээ байж байгаа. Тэгэхээр утсаар өгөхөр одоо утас чинь мэдээч бол супер. Одоо энэ Facebook, Instagram ч юм уу те YouTube бид нар чинь биднийг яг ингэж анхаарлыг татаж байлгахын тулд бүтэн хичнээн сэтгэл зүйчнэр нийлсэн тийм баг ажиллаж байгаа шүү дээ. Яг зүгээр ороод уцаа яах гэж оролцсон мэдэхгүй бидний нэг Facebook орц явж идэг шүү дээ. Тэгэхээр эн чинь тэр ажилтсан байна гэсэн үг. Тэд нар амжилттай ажилласан байна гэсэн үг байна. Тэгэхээр тэр өөр зуршлуудыг суулгах дээр ямар ч зуршил байж болно. Хамгийн гол нь тэрэн дээр допаминын сайн өгөх хэрэгтэй. Одоо тэр таашаалын гормоныг нь за яаж өгөх вэ гэхээр одоо гормоны бэлтгэл өгөхгүй шүү дээ тий. Одоо ямар нэгэн тийм одоо хичээл хийдэг ч юм уу тий. Тэрэн дээр нь ингээд магтаал сайшаал ч юм уу тий. Аюу тийм хүндлэгдсэн мэдрэмж, үнэлэгдсэн мэдрэмжийг өгөх юм бол яг тэндээс тэр хүүхд таашаал аваад тэрэндээ ер нь бол донтох байхгүй. Одоо нөгөө юу гэдэг чинь усан гахаануудыг нөгөө юун дээр дасгал хийлэгдэг тийм туршилтууд хийлгээд тэгээд нөгөө яг дасгалыг нь шагнаад байсан чинь сүүлдээ нөгөө яг бие махбодын оролцоо байгуулахаар дээр гэхдээ өөр жишээл те бие махбодын оролцоодоо тийм дасгалаасаа сүүлдээ яг тэр нөгөө юг шагналтай шагналгүй тэрэндээ дуртай болсон байгаа. Тэгэхээр хүүхдийг бас тийм оюун санааны зүйл рүү айгу чиглүүлэх ч юм уу те бие махбодын эрүүл мэнд, спорт, урлагийн тал руу чиглүүлэх юм бол мэдээж тэр хүүхд чинь тэр талын хэрэгцээтэй болчоор уц оролт хэрэгцээ нэрэ бага болох гэдэг шүү дээ те. Манай нэг юм жишээ би нэг хэсэг нөгөө өвөөгөнд амьдэрдэг гэсэн бохоо аавж яргаад гшээд тэгээд өвөөгөөс яг авсан юм болохоор одоо бодогдох. Өвөө ингээд амар юм тасархаа зэ нэг юм ингээл өрөөнийх нь ингээл цаахаар ингээл нар тусаал амар гоё юм тавилгуудтай тэгэл юм бичгийн хэрэгсэл нэг тийм гоё хүн байдаг гэсэн бохоо. Тэгэл ингээл өвөө орохоор ингээл юу ч хийж идэг нэг юм бичээл сууж идэг. Тэгэл шүн ингээл гэрлээ унтраацсан тэгэл цонхоор хараал ингээл зогсож идэг ч юм уу те нэг юм бодлогоширсан нэг тийм оюун санааны хүн байсан бохоо. Тэгэд би ингээд өвөөг харахаар нэг тийм гоё санагдаад тэр чинь тэгээд яг тийм допамин ялгараад шүү дээ ийм хүн шиг байх үнэлэгдэх гэдэг. Шууд одоо өвөө гэхэр хүндлэл үүсдэг. Тэнгүүд би ингээд өвөө би ингээд бичиж сурмаар байна гэд цэцэрлэгт ороогүй бах та. Тэгээ манай өвөө надад ингээд орсоор тоо зааж өгсөн байхгүй. Тэгээд один два триж дээр би тэгэл уушгууд хүмүүс хоох гэл хүүхдүүд чинь Монгол тоогож мэдгүй бах би орс тоог мэддэг болцсон гэдэг тэнгүүд тэр нөө магтаас хаашаалаас миний хувьд толгой дотор амар их допамин ялгарсан байхгүй таашаалын гормон. Тэнгүүд би ийм эрдэм сурахтай яг иймэрхүү юм хүний сураагүй юмыг сурна гэдэг амар тийм одоо хэрэгтэй зүйл байд юм байна гэдэг насан турш тэр кодлогдсон явж байгаа. Одоо ч гэсэн надад яг тэрэндээ холбоотой таашаал өгдөг за. Тэгээ би өвөөг ингээл очиад өвөө одоо яаж бичиж сурах гэл. Тэгмээд яг өвөө одоо энэ А4-ийн цаас чинь тухайд айгу ховор нэг тийм зузаан цаас байдаг гэсэн. Тэгээ тэрийг ингээд нэг харандаатай өгдөг. Тэгээд ингээд А үсэг бичээд Б үсэг бичээд өгчдөг. Тэнгүүд би ингээд ардаас нь бичдэг. Тэгээ амар муухай бичиж байгаа шүү дээ. Өвөө болохоор амар гоё бичгтэй. Тэгээ дээрийн хүмүүс чинь социализмын тийм юугаар айгу гоё бичгтэй хүмүүс байдаг гэсэн шүү дээ. Тэгэл ингээл араас нь бичижээл тэгэл ингээл орой нөө томчууд ирэхээр үзүүлэнгүүд ингээл ваа өстө бадрал амар мондөг энэ төр гэл бичээ сурцсан байна те цэцэрлэгт орохоос өмнө гэл тэгэл цэцэрлэгт орсны дараа ч гэсэн ингээл дөрүүлэл уншаад бичээд ингээд бүр ингээл амар илүү байгаад тахаар нэг тийм тэр нэг үнэлгээнээс амар их таашаал авдаг. Яг тэр үндэ бичих нь миний хувьд чухал биш. Биччихэд үнэлэгдэх тэр таашаал амар чухал байхгүй. Тэгэхээр яг энэ жишээг ашиглаад эцэг эхчүүд хүүхдээ одоо хөгжмийн боловсралтай эсвэл урлагийн боловсрал эсвэл спортын оюун санааны мэдлэгийн боловсралууд олгохын тулд хамгийн гол нь тэр чинь тийм хүчээр одоо тий шийтгэлийн байдалтай одоо яг тоглох цаг дээр нэг найзууд нь тоглож байхад ганцаар нэг ингэ хойрч юм хийлэгдэх биш.
Одоо яг таашаалтай уялдуулсан байж иж тэр хүүхд одоо илүү хийх гээд байгаа юм. Ямар нэг хүчээр биш, шагналаар тийм ээ. Хэрхэн нөгөө сэтэлжүүлэх вэ? Тийм. Тэгээ яг цаад шалтгаан дээ. Тэгээ бас нөгөө инээд ялангуяа инээд нөгөө чин сэтгэлээсээ насанд хүрэхэд хүүхдийн хийж байгаа үйлдэл чин сэтгэлээсээ инээхээр хүүхэд бас тэрэнд айгүй урамшдаг. Биологийн шинж чанартай мэрэгдэж штэ. Инeen гэдэг чинь ерөөсөө сайн мессежтэй цаанаасаа. Цаанаасаа л өгөгдлэн сайн. Ямар сөрөг юм байхгүй. Тэгэхээр одоо нэг уцнаас салгаж байгаа бол аав ээж тэгээд цуг хамтдаа ямар нэгэн тоглоомд болоод тэр нь илүү хөвгчлөлтөө бүр дээд чин сэтгэлээсээ инээсэн байх юм бол за энэ уцнаас илүү одоо аав ээжтэй ингээд хамтдаа юм их юм бол илүү хөвгчлөлтөө байдаг юм байна тий гэдэг ойлголтыг бас хүүхэд авч чаддаг. Энэ дэр нөгөө нэг одоо өсвөр насныхан чинь яг дэлгэцийн донтолтод хамгийн хөрцөн мөн штэ. Тэгээ хүүхдээ яг чи ингээд донтцсон гэдэг яг тийм юугаар биш. Одоо хэрхэн тэр ингээ аав ээж тэр хүүхдтэйгээ ямар аргаар ажиллавал илүү дээр бол зүр юм жишээ аргууд дурдвал 10 одоо 3 4 5 6 тай хүүхдүүд. Яг наадхан дээр чинь бас нөгөө юу ч мэрэл л да. Нэг сонсож байгаа асуултыг бас авчулж мэрэл л да. Хүүхдийн насны онцлог түнд нь яаж тохируулж харьцах хэрэгтэй байдаг вэ гэхээр бас нэмээд тэр ангиллууд дээр бас та нэг нэмж өгвөл. За. Энэ дээр чинь сургуулийн дунд анги хүртэл өмнө явсан тий. Тэгэхээр одоо сургуулийн дунд ангиас ахлах анги руу ороод ирэхээр яг өсвөр насны ихэнх үе гэж үүдэг. Өсвөр насны ихэнх үе дээрээ яагаад ер нь өсвөр нас гингүүд хамгийн чухал хүмүүс нь эцэг их биш болоод найз нар нь болдог вэ? Тэгэхээр энэ дээр угаасаа ойлгомжтой. Эцэг их хизээч найзтай найдлахын мэдрэмжийг төрүүлж чаддаг. Тэ сэтгэл хөдлөлийг хүүхдэд хариу үйлдэл хизээж үзүүлж чаддаг. Найз шиг нь тэврээд хүүхдэн бол хүүхд шиг бай гэж хэлцдэг. Тийм зүйлийг хийж чаддаг учраас та хизээж найз шиг нь бай. Та хизээж чухал хүн байха болоод эхэлдэг. Ер нь хизээж биш л те. Ер нь чухал хүн байха болоод хүүхэд байхдаа бол айгу бурханлагаар хараад байгаа шүү дээ. Тэгвэл яг хийж чаддаг те. Бүх юмыг удирддаг. Энэ хүн бүр амар их мөнгөтэй гэдэг. Мөнгөөрөө юу гэснээ авч өгдөг ялангуяа миний дуртай яваад байдаг. Төрөвчөнд тийм нэг эд шидийн газар юм шиг. Тэгээ яг нэг тэгэхээр тийм өсөөд нийгэмшээд те нийгэм айгу чухал болоод найз нөхдөд хөлийн зөвшөөрөгдөх тэр чухал одоо хэрэгцээтэй үе шат дээр найзууд руугаа төвлөрөөд тэр хэрэгцээг нь аавж нь ойлгохгүй болоод ойлгохгүй юм шиг санагдаад эхлэнгүүт яг тийм аавчдаг нэг хэсэг дайсан болцсон юм шиг тийм үе байд юм шиг байна тийм. Хизээш намайг ойлгодгоо гэрийнх ингээд тийм. Уянгаад айгу тань санагдаад шиг. Адлаа. Бүгдэнд нь л угаасаа өсвөр наснд тийм үе байсан л та. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээс нь одоо нэгсэндээ яг ингээ өөрийнхөө хэрэгцээг ингээ өөрөө хангаж байгаа үед нь надаар хангуул гэдэг юм нэг би энд ч оролцох ёстой ямар нэгэн байдлаар гэдэг шаардлагуудыг тавиад. Тэгэхээр өөртөө хүүхдэд өөрт нь өөрийнхөө асуудлыг даван туулах настай боломжийг олгох хэрэгтэй. Тэгээд яг энэ насн дээр нь эцэг эхчүүд бүх юмыг ингээд зааварчлах гад одоо чи ингэж байгаа бол тэгэх ёстой. Чи одоо ингэж байвал одоо чи ингэ гэдэг бүх зүгээр чамд ямар санагдаж байна. Миний хүн хэд юун дуртай бэлээ гэдэг юм хүүхдийн бодол санааг асуусан асуулт харилцан яриа огт байхгүй болоод ирдэг энэ наснд. Тэгээд ирэхээр тэр хүмүүстэй ерөөсөө ярилцах шаардлагагүй болж ирдэг. Энд нартай ингээ ярихад миний бодол санааг мэдрэмжийг ер нь ойлгодгүй намайг ерөөсөө ойлгодгүй. Өөрсдийнхөө юу хүсэж байгаа л надад хэлдэг. Гэт ирэхээр тэр хүмүүстэй дахиж удаан ярилцах ерөөсөө шаардлага байхгүй. Хаалт үүсэж штэ. Тий. Зөвхөн би ийм юм хүсэж байна. Надад маргааш тэдний өргөх хэрэгтэй. Би маргааш тэгнэ. Тгий шүү ингээ шүү. Би арай хоол ирээд хоолоо юм. Түгэ харцсан. Өөрөө нөгөө нэгснэ тайлангаа тавиад эхэлчихдэг. Тэгэхээр босоод үед юу хийх вэ? Найз нартайгаа байх хугацаанд зөвхөн сургууль дээрээ тэгээд сургуулаас гадуур хамгийн дээд нь 2-3 цаг. Тэг үлдсэн бүх цаг хугацаа гэртээ өнгөрүүлж байгаа. Гэртээ өнгөрүүлж байх хугацаанд аав ээж ирэх юм бол аав ээжтэй 20-30 минут ярилцлаа. Босоод үед компьютераар оролдоно, уцаал оролдоно. Өөр хийх юм байхгүй. Гэрийнхээ даалгаврыг тодорхой хугацаанд хийн. Өөр хийх тодорхой аав ээжийн хийгсэн юм ил хий чинь тэрийг маш хурдан хийх юм бод илүү хөөртөө гарах цаг нь байгаа. Тэр насн дээр яг тэр эцэг их гэдэг нөхдүүдтэй бол нэг харилцах ашиг сонирхол байхгүй байгаа тийм шүү дээ. Тэгэхээр одоо өрөөндөө ороод хаалгаа хаачдаг ч юм уу. Өрөөгөө бол одоо уцаараа оролдоод нэг болон суучдаг ч юм уу тийм нэг тийм л юм харагдаад байна шүү дээ. Тэгэхээр яалтчгүй өөрт хинжсэн өөрийнхөө дуртай зүйлийг л байнга хийхийг хүснэ үстэй. Тэгэхээр энэ дээр яалтчгүй донтох тэр боломжуудыг эцэг их та өөрөө олгож байгаа. Тэгээд хэрэв бүр үнэхээр донтсон бол одоо чинь ингээ нөгөө шинж тэмдгүүд гарч ирэн л дээ. Нүдний доотлох хөрөөх яриа одоо
текст ярианууд нь утга авцалтаагүй болох тий. Нүдний хүүхэн хараанууд ингээд өөрчлөлтөнд орохгүй хоёр дэшээ гүөх эсвэл гүлийх ч юм уу тий. Иймэрхүү шинж тэмдгүүд гарч ирдэг. Гэхдээ энээс наагур байх үед нь эцэг эхчүүд хүүхдийг татаж авах хэрэгтэй. Илүү хүүхдэд ярилцах хэрэгтэй. Анхаарах хэрэгтэй. Зүгээр л сонс. Ядаж зүгээр сонсох хэрэгтэй. Зөв. За сонсогч нарын асуултаас бас оруулж ирмээр байна. За ерөнхий асуултууд болон нарийн асуултууд бас нэлээд байна л та. Тэгээд нэг асуултыг бас онцолж яг 2-3 асуултууд бас нэлээд нарийн байгаа л да. За энэ болохоор 3-4 насныхаа үед юм болгоныг хийн гэж барьцаад байдаг үед нь яах вэ гэж барьцах тийм үзэгдэл аягүй харагддаг шүү дээ. Тий. Уут нь бол энэ нөгөө барьцаага ш. Би юу хийж чаддсан болоо гэд нөгөө өөрийгөө хайж байгаа үе. Энэ хүн надтай адилхан ингээ 5 хуруутай. Энэ хүн надтай адилхан ингээ 2 нүд байна. Энэ 2 гар биш тий. Тэгээ энэ эднэраараа ийм юм хийж хахад би яагаад чадахгүй байгаа юм бол миний хараа жижиг юм. Тэгтээ би юу хийж чадах юм болоо гэж хүүхэд өөрийгөө таних мэдж эхэлж байгаа. Чин гурил зурж хахад ингээд л аюух хажуугаар ороод би гурил зуръя гэж гурилаар тоглож идэг тийм үү. Гэтэл эцэг эхчүүд насанд хүрчээд дэрийг юу гэж хардаг вэ гэхээр энэ хүүхэд гурилаар тоглоод гурил зааварлаад дүүрээд дуусгачлаа гэж хардаг. Гэтэл энэ дунд хүүхэд гурил гэдэг чинь ийм зүйл байдгийн байна. Устаа хойлол ингэдэг юм байна. Ингэж суурдаг юм байна. Энэгээр ингээд барилын шавар шиг ингэж тоглож болт юм байна штэ гэд тэрний бүх шинж тэмдгүүд ингээ өөрөөхөө одоо би физиологоор гар хуруу тий хамар нүүр хөл гар бүхэл зүйлээрээ таних мэдж байгаа. Гэтэл энийг барьцах хог шүрдэж байхад хүртэл дундуур орж ирдэг шүү дээ. Гэтэл тодорхой хэмжээр өөрт нь ингээд жижигхэн ч юм уу те эсвэл шүүрдэх боломжтой өөр нэг шүүрийг санал болгоод шүүрдүүлэх юм бол энд хүүхэд суралцж байгаа. Алхам тутамдаа хүүхэд суралцж байгаа. Тэр барьцж байгаа, хийж байгаа үйлдэл болгоноос. Гэхдээ энэ дэр хэмжээ хязгаар гэдэг зүйл байдаг. Бүх одоо юу тийм тодорхой хэмжээр хүүхдэд аюултай хутга ч юм уу те хурц эртэй эсвэл өндөр дээр байгаа зүйлсийг хүүхдэд аюултай болохгүй гэсэн бол болохгүй гэдэг хэмжээ хязгаарт нь барих хэрэгтэй. Чи ийм хэмжээний өндөр болчоод эсвэл ийм том болчоод эсвэл энэ зүйлийг аюултай гэдгийг чи мэдэрсэн үедээ аюултай гэд одоо өөрийгөө хамгаалж чаддаг болсон үедээ дараа нь энэ зүйлийг хийж болно. Тэр нь тэдэн нас тэдэн жилийн дараа тэдэн удаагийн шинэ жилийн дараа чи энийг хийж болно. Ингэм бол хүүхэд ойлгоод тодорхойгүй нөхцөл байдал нь ойлгомжтой тодорхой болж ирдэг. Тэгэхээр хязгаарын бас нөгөө чадах нүүцэнд нь тулгуурлаад хийн болсон болоо тий хязгаар хязгаар хэм хэмжээг нь тэгээд ойлгомжтой нөхцөл байдалд тайлбарлаад өгөхөөр хөгжлийн зөв зүйтэй чиглүүлэг болж байна. Нөө нэг эцэг эхчүүд одоо би бол дүүгээ тэгдэгсэн байхгүй ингээд хажуугаар орж ирэх юм хүм хийхээр нь чи ингээд чадахгүй штэ яах гээд байгаагээд шууд ингээд хөвөө явуулчихдагсан. Одоо л яг энийг ингээд засаж байгаа л да. Тэгээд ингээд айлуулах ингээд жижигхэн шүүр өөрт нь ингээд авч өгöd галтгооны хэрэгсэл авч өгöd тэгвэл ингээд галтгоон дэрэл ингээд одоо гурил нь ингээд илдэж хахад чи одоо ингээд гараах болчих тэгээд хүүхд ингээд хөөчдөг штэ. Тэгсний орд нэм жижигхэн юм гамбанц жижигхэн одоо илдвэр ингээд өгöd хамт яваад тэр нь илүү нөх хөгжилтөнд тустай л байдаг. Тэр мах хэрчээс бусдын дээр нь бол ер нь оролцуулж байгаа нэг асуудал байх тийм. Тийм ба. Тэгэхээр ер нь эцэг эхчүүд одоо тэр хүүхдээ үнэлэх тэр нэг чадамжийг үнэлэх гэдэг нь бас их чухал та. Тэгээд бидний өнөөдөр ярьсан сэдвүүд дээр бас юм за шагналын юм гарч ирж байна. За тоохгүй байсны юм гарч ирж байна. За шийтгэлийн юм гарч ирж байна. Ингээд нэг юм гурван үндсэн төрлөө шүү дээ тий. Тэгэхээр энэ гурав бол гуруулаа би бол сайн зүйл гэж хэлэхгүй ихтэх юм бол. За хитэг шүүмжлээд загнаад одоо сөрөг харилцаатай байвал мэдээж ойлгомжтой тий. Тэр бол нэг сайн биш. За хит шагнаад байвал тэр бол одоо нөгөө буруу эрхлэх гэж одоо манай одоо ардын үгэнд байна да. Тэг буруу эрхэлсэн хөхт гэдэг шиг. Тэр чинь одоо ингээл нөгөө дахиад нөгөө допамин таашаалын хэрэгцээ яригдчих байгаа байхгүй. Одоо ингээл юм жоохон нэххээр наваад өгчдөг. Жоохон ингээл яхаар нь хит өгчдөг. Тэгэл одоо сургууль дээр нэг хүүхдээ модалт харна очиж өмөрөөл эцэг их багш бүүн хэрүүл болдог. Тийм байгаад хахаар тэр хүүхд одоо амьдралын төлөө тэмцэх чадваргүй болж байгаа байхгүй. Одоо ямар нэг юмыг олохын тулд би ийм ингэж хөдөлмөрлөөд ингэж үнэлэгддэм байна. Одоо ингэж хөдөлмөрлөөд ингэж магтагддсан байна, шагнагддсан байна гэсэн ойлголт байхгүй. Зүгээр л амархан авч явсан надад. Тэгээд яг тэр чигээр нь өсгөчих юм бол насанд хүрснийхаа дараа тийм одоо бос хүмүүст өрсөлдөхөж чадамжгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд босоод одоо амьдрал үзсэн хүүхд. За тоохгүй байна гэдэг бол үнэхээр аимшигтай. Тэр хүүхдэд бол одоо
тэр хүүхдүүд юу ч болж болно. Үнэхээр гайгүй өсчих болно. Гэхдээ ер нь бол хэцүү. Ер нь тоохгүй байна гэдэг бол хамгийн аюултай. Хамгийн аюултай зүйл гэж бодож чинь тэр хүүхдийн сэтгэл зүйд хамгийн их хохирол учруулах байсан. Тэгээ нөгөө тэр жил нэг золоо багш нэг Хонконгийн нэг хоёр сэтгэл зүйч ирсэн. Тэр хоёр ч юм болохоор ямар юмны холбооны дарга нар ч үл аюул лагл хүмүүс байсан. Тэгээд тэр Хонконг ах хүүгээс одоо яг ярьсан тэмдэглэлийн дэвтрийн цаана эдийн миний яг зүгээр нэг л юм авч үлдсэн. Би босны юу санахгүй. Тэр болохоор яг хүүхдийг битгий хит их хамгаал тэгээ хохирогчийг битгий нэмж хохироо гэдэг хоёр өгүүлбэр байсан. За хохирогчийг хохироо гэдэг нь бол яг энэ сэдв дээр бол тохиромжгүй. Хүүхдийг хит битгий хамгаал гэдэг бол маш зөв байгаа байхгүй. Хүүхднийг зодтолцоод ирлээ. Тэнгүүд танаа хүүхд манай хүүхдийг ингэсэн байна. Эцэг эхчүүд хамгийн гол нь дээр үнэлэлт хийх шаардлагатай. Одоо яг бид нэр дараа дээрлэхэлтийн талаар ярина. Одоо яг дээрлэхэлт үнэхээр байна уу? Үнэхээр ялгарлан гадуурхалт байгаад байна уу? Тэр хүүхдийн сэтгэл зүйд хэр хохиролтой вэ? Амь насанд нь аюултай байна уу гэдгийг үнэлж үзчихийж үнэхээр одоо амь насанд нь аюултай тийм магадгүй тэр хүүхд амиа орлох ч юм уу эсвэл хүүхдүүд үнэхээр яг одоо харт амих одоо ямар нэгэн бодисын нөлөөтэйгээр дээрлэх эсвэл одоо хүний амиа ч юм уу тийм аюултай байдал байгаа эсхийг тооцож үзээд оролцох хэрэгтэй. Яг одоо тийм байвал тийм биш үед бол оролцохгүй бол тэгэл юм болохоор аавч нь урдуур салхилж орж ирээл зөвөр өмгөөлж хамгаалаад байгаа чинь тэр хүүхэд амьдрал насаараа та нарын хамгаалтанд байхгүй шүү дээ. Тэгэхээр өөрөө тэмцэх чадвараа алдах гэж бодож байна. Энэ дээр бас нөгөө нэг ах トゥ хоёрын бас харилцаанууд байдаг шүү дээ тийм. Ер нь бол насанд хүрэгч одоо том хүмүүс хоорондоо л уулзралдаг. Том хүмүүсийн асуудлыг хүүхэд ер нь шийддэггүй шүү дээ. Яг юмтай адилхан хоёр насанд хүрээгүй хоёр хүн бараг харилцааны ямар нэгэн зөрчлөө хэрүүл маргаан болох юм бол энэ асуудлыг тэр хоёр хүн л өөрсдөө шийдвэрлэх ёстой. Би бинийхээ одоо амь настай амь насанд эсвэл биеинд нь ямар нэгэн хохирол учруулаагүй бол энэ дээр асуудлыг заавал өөрсдөнд нь шийдэх боломжийг нь олгох хэрэгтэй. Хэдий ч нэг хурдуур нь орно дараагийн удаа энэс хүнд асуудал тулгарх юм бол хүүхэд айх эсвэл хитрхийх ингээд нөгөө бар дундах тий хүчээр шийдэх. Би аавгаа дуудчих ээжихэд дуудчих юм чинь гэдэг нэг тийм арга барил суралцаад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө насандаа тохирсон харилцаа тэнд явагдаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд чинь энэ дээр за би нэг асуулт асууж байна. Өндрөөс болон одоо ингээ янз бүрийн нөхцөлт ийм аймаг хүмүүс байдаг. Одоо тэр ингээд айцыг нь яаж ингэж даван туулах тэгээд айцыг ингэж арилгах гээд эцэгчүүд нь одоо хэрхэн туслах хэрэгтэй вэ? За би хариулъя. Ондромагч хариулчих тэгээд би бас араас нь ярив. За ер нь айц үүсэх болсон шалтгаан өөрөө цаана сэтгэл зүйд нөгөө гэмтэл гэдэг зүйл үүссэн байгаа шүү дээ. Тийм ямар нэгэн сөрөг бодол мэдрэмж дурсамж тэнд байгаа. Тийм сөрөг үнэртэй өнгө тэр бүх юмнууд ингээд өртгүүд нь ирсэн байгаа. Тэгэхээр шууд ингээд пак гэл энийг ингээд арилгах боломжгүй. Энийг багаар ингээд за эхлээд магадгүй уснаас айдаг хүүхдэд л эхлээд зүгээр усыг алсаас холоос харуулах. За дараагийн удаа ингээд 2-3 алхам ойртох. Тэнд ингээ эхний удаад ингээ дандаа гараас нь хөтөлж явна хамгийн их хамгаалдаг хүн те. Тэрний дараагаар атгалтаа багаар суллах ч юм уу те. Алхмаа багаар ойртуулах. Гэтэ тэнд нь аюулгүй байгаа чи одоо энд байх миний хажууд байх хугацаанд ч юм уу чи цаашдаа аюулгүй байна гэсэн итгэл хүүхдэд төрөх юм бол тэр айдас багаар багасаж ирдэг. Аюул зүгээр нөгөө аюултай байгаа учраас аюултай байсан учраас гэсэн тэр дурсамж байгаа учраас тэр хүүхд айгаад байгаа. Тэр аюулгүй байна. Яг ингэж ийм зүйлс байх юм бол энэ бүхэн өнгөрсөн дахин давтагдах юм бол чи дараагийн удаа ийм зүйлсийг ашиглаж болно. Ингэснээрээ чи аюулгүй байна гэсэн нөгөө нэг мэдрэмж нь сэргээд ирэх юм бол хүүхдийн айдас багасах боломжтой. Тэр аюулгүй байхад энэ аав ээж нь эсвэл одоо тэр нөгөө хүнжлэн тэр үнэр нь дуртай ээжийнх нь үнэр ч юм уу тэр зүйлс магадгүй нөлөөлөх боломжтой байна. Тийм ээжийн үнэртэй. За ундрмагч маань ерөнхийдөө маш базаад яг ундрмагч хийсэн санаа бол яг л одоо миний хэлэх гэжсэн санаа. Гэхдээ яг баяжуулж ярил бас нэлээ дэмжиж ярил бас нэлийн юмнууд яригдчих болно л доо. Нөгөө айдас бол ерөөсөө л яг сурдаг зүйл. За яг байглаасаа байдаг нэг хитгэн стрессорууд байдаг хүчтэй тэр нь одоо нэг хүчтэй дуу чимээ эсвэл биеийн өвдөлт ч юм уу тиймэрхүү юмнуудаас л угаасаа сурсан сураагүй гений мэдээлэлтэйгээр орж ирж байгаа шүү дээ. Яах тиймэрхүү зүйлээс одоо 5 метрын авах. За тэгэнгүүт ер нь бол дээрийн цэрэг дайны түүх мүх гэж уншиж байхад бол яг айц зориг гэдгийг бол яг сурдаг гэдэг үг бол маш их байдаг байхгүй. Тэр
эхлээд одоо холчхор байлаа, айд зугтлаа тий. Тэнгүүд яг тэр бус одоо ирчүүд дундаа айхгүй зөндөө байгаа шүү дээ тий. Ер нь бол огт айдаггүй хүн гэж бол одоо амигдалаа гэмтсэн ч юм уу тий нэг тархины гэмтэлтэй хүн байх гэдэг шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол огт айхгүй хүн гэж байхгүй. Бүгд байна. Бүгд уурлана. Бүгд одоо сэтгэл зүйтэй. Тэгэхээр тэрийг босдоос суралцдаг. За тэгээд нөгөө нэг Джон Ватсны нөгөө харгас туршилт байгаа шүү дээ тий. Тэр бол одоо яг энэ дээр бид нарыг нотолж өгөх байх гэж бодож байна. За тэр бол яг харгас туршилт одоо сэтгэл зүйч нар тийм туршилт хийдэггүй шүү. Гэхдээ яг яалтч бас шинжлэх ухаанд одоо ингээд ашиглаад явж байгаа гэдэг чинь хэрэгтэй юм хийцэл байгаа бол да. Ёс зүйд муу ч гэсэн. Тэгэхээр тэр зүйл яасан гэхээр бяцхан Альбертийн туршилт гэдэг баха. Ватсон ингээд өөрийнхөө туслахын хүүхдийг ингээд туршилтанд аваад за тэгээ яасан гэхээр ингээл ийм үстэй юм ингээл биед нь хүргээл харуулаад тий. Тэгээ хулган туулай муулаа урд нь тавиал. Тэгээ нөгөө хүүхд ингээд тэрийг нэг тийм айж ингэж анзаарахгүй байгаа шүү дээ тий. Тэгэл нэг тоохгүй заримдаа барьж авах гэж үзээд ч юм ингээл юу вэ гээл тий. Таньж мэдгээл шүү дээ тий. Тэнгүүд дараа нэгэ тэр үстэй юм урд нь тавиад эсвэл хулганаа 50 гутаа харахаа 50 гутаа гинт ингээл тан ингээл амар цан хөврөг зохиулаад тий. Би минь чимхэж мэмхэд тэр бичлэгнэр харагдаад байдаг шүү дээ. Яг тийм сөрөг стрессүүд өгөөд идэг. Тэнгүүд нөгөө хүүхд яг тэр айдас гэдэг имийг тэр үстэй амтан гэдэгтэй холбож ойлгоод тэгээд ерөөсөө тэрнээс хойш тэр үстэй юм харлаа л шууд үйлдэг ойролдог тийм айдаг зүйл. Тэгээд тэр хүүхд чинь яг энэ дээр бас яг тодорхой яаж байгааг сараа багш битгаар бас яг энэ тал дээр юу гэж дүгнэлтэнд хүрлээд ямар ч тэр хүүхд чинь нас орсон байдаг үлээ. 5 настай нас барсан. Тийм яг 5 настай 12 тоо зарим нь нэлээд хөгшөрсөн гэдээ яриад байгаа. Тэр бол тэгтээ нэг чухал биш байгаа. Гол point нь болохоор айдсыг сурдаг. Цаашдаа тийм юм хараад диск чадваргүй болдог гэсэн юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг аракнофобия гэдэг үлээ тийм нөгөө аалзнаас айдаг айц чинь. За нэршлийнх нь хувьд аракнофобия хаа тийг санагдаад байна. Тэнгүүд тэр болохоор яг хүмүүс ингээд нөгөө зарим аалзнаас айдаг хүмүүс чи одоо ямар сүртэй ингээд нэг тэгээд идэв шүү дээ. Тэр чинь болохоор яг цаанаасаа яг бие махбодын хувьд тэр яг зүйлийг хараад биеийн тийм яг хүлээж авахд айгу хэцүү хүртөхөө байгаа даахгүй тэр хүний хувьд дэлгэцээр харж исэн ч гэсэн айн гэдэг чинь яг логикоор бодохоор айгу тэнэглээд байгаа юм шиг байгаа даа зү тэ хүн чи ямар сүрчгэнсэн юм гэж хэлмээр ялангуяа эрэгтэй хүнд бол тийм тэгж хэлүүлэх айгу хэцүү байх бах. Гэхдээ тэр үл яг бодит байдаг зүйл байгаа байхгүй. Одоо нөгөө хишгэ багшаас нэг одоо ярьж исэн ш нь нөгөө ингээд юм ишиг мишиг хав мав тийм боржгор үстэй амтдыг харахад айгу хэцүү байдаг. Тэгэхээр яг тэр хүний одоо яг сэтгэл зүйч байна уу юу байна уу гэдгээс үл хамааран яг тийм айдас байдаг байгаа байхгүй тэр хүн болгонд. Тэгэхээр тэр зүйлийг одоо аюулгүй гэдэг. Ер нь бол угаасаа айцтай. Би одоо нөгөө экстрим спорт энэ төр бас нэг жоохон оролцсон тий аялсан хүний хувьд мэдж байгаагаар хэлэхэд ерөөсөө айцыг бол ерөөсөө тулгарч л давдаг. Тэр оюун санаанд байж болно. Бие махбод дээр яг жигнэсээ тулгарч байж болно. Яг итгэл үнэмшлээрээ төсөөллөөрөө яг тэр зүйлдээ тулгараад дараа нь одоо бодит байдлаар тулгарч болно эсвэл шууд тулгарч болно. Гэхдээ яг бас л дахиад үнэлгээ хийх хэрэгтэй. Энэ айц нь бодит аюул юм уу биш юм уу гэдгийг. Үнэхээр бодит аюултай бол тэрнээс айж байгаа чинь үнэхээр зөв байна. Тэр айц чинь таныг одоо хамгаалж байна гэсэн үг. Харин одоо биш байх юм бол тооцоолж үзээд аюулгүй зүйлээс айж ивэл тэр чинь одоо эрүүл бус болчихж байгаа юм. Тэгээ нөгөө хүн айж авах процесс дандаа яг бодитоор ингээд дүгнэж чадхаа л шүү дээ. Яг үнэ. Би бол нөгөө би нэг аалз мохоо ер нь надад айдаг юм ер нь аюу бага. Би бүр ирвэ хинээс ингээд сүнсээ задлаа. Тэгээд бүр ингээд бүх төрлийн ирвэхэ байжгаад одоо бол ингээд ганцхан нэг Сибирийн ирвэхэ гэдэг штеп. Тэрийг бол Сибирийн ирвэхэ гэдэг нь ямар вэ? Тийм нэг юм цагаан юм саглаасан. Тэгээд нөгөө нэг өндөгтэй тэр ирвэхэ. Та жоохон төрсөлтэй та. Тэр нөгөө дингийн ирвэхэ гэж шиг байна тий. Окей, өндөгтэй. Тэр бүр ингээд нөгөө ийм хоёр эвэртэй үстэй цагаан. За. Тэгээд эхэндээ болохоор ганцхан тэр ирвэ хинээс айдаг гэж байгаа. Сүүлдээ бүх төрлийн ингээ ирвэ хинээс ерөөсөө 100 вирус гартаагаарч марч чаддаг байсан байна. Тэгвэл та бүр 15 онд хэцүүцсэн байна да тийм нэг ирвэ хин хөдөл болсон шүү дээ. Тэр үед би ерөөсөө бүр 2 сар гарав гэрээсээ гараагүй. Тэр үед ингээд би ч бараг ингээ 12 3 тахаас хойш тийм айцтай болцсон. Тэгээд ерөөсөө 100 ингээ ерөөсөө гадаа гарч чадхгүй дөө явсан гэсэн ингээ байнгын айцтай ингээ хашгараал тийм ингээ хашгараал явж байдаг. Айгуйцсан. Тэгээ яг ингээ сэтгэл судлаар ингээ сураад ингээ сурч явах процесс донд би өөр ингээ баг багаар амжилт чадчихсан. Яг ингээ айж ах үедээ бол ёо тэр хаана байна те яг тэр ингээ жижигхэн авдад надад суухал юм бол би өчгийн юм санагдаад л те. Яг тийш ингээ мэдэрдэг байсан бол энэ бол зүгээр жижигхэн авдад зүгээр ингээ хажуугаар нисэж өнгөрч ийн гэх хугацаанд л би ингээ өөрийгөө ингээ жоох ингээ хянчих юм бол гайгүйгээ баг багаар одоо ухамсараа авчирч эхэлж байгаа.
Яг үнэ. Өмнө нь хянаж чаддгүй байсан зүйлсээ баг багаар хянах гэж оролдоод ингээ алхам алхмаар хянах гэж оролдоод одоо тэр боддоор үнэлгээ хийгээд яг энэ үнэхээр намайг өвдөх одоо амтан мөн үү гэж бодож эхлээд тэрнэр ингээд баг багаар хянах гэж оролдож эхэлж байгаа. Гэхдээ ер нь бол фобиа яг ингээ үүссэн ийм фобиг бол тэгээд маш дуртудаан хугацаанд л ингэж эмчлэх боломжтой. Тэр хүний өөрийнх нь нөөцөөс бас хамаардаг. Тийм ч амархан бас идэхгүй. Гэхдээ энэ бол байдал нэг бэрхшээл гэж хүлээж авах хэрэгтэй. Тийм. Тулгарах гэдэг зүйл чинь айгүй чухал байдаг шүү дээ. Тэгээ тэрийг бол төсөөллийн аргаар айгүй болт юм санагддаг шүү дээ. Хүмүүст ингээд төсөөлүүлээд тэгээ яг айгүй тийм хоёр утгатай айгүй тийм ерөнхий ямар ч үеж болохоор байгаль ч юм уу төсөөлүүлждэг байхгүй. Тэнгүүд яг тэр хүн яг нэг жоохон хувсын байдалтай ч. Яг энэ бол сэтгэл заслаа ашигладаггүй л дээ. Би зөвөр найз нөхөд хамтран ажиллагч дээрээ дурчдээс. Тэнгүүд ингээд тэр хувсын байдал жоохон ингээд гүн орох. Яг би тэгтээ тэр хувс хийлаг хийдэг зөв айгүй хөнгөн байдаг шин хийдэг байхгүй. Тэнгүүд ингээд хүмүүсийн айдаг юм тэр дотор аюух гарч ирээд байдаг байхгүй. Ингээд ойгоос гүгэл гараад энэ миний бодлохоор амар амгалаа төсөөлөө зүгээр ингээд ярьсан чинь тэр хүний хувьд ингээд ой дотроос нөгөө юм гарч ирдэг ч юм уу те нуурын оролт байж идэг ч гэдэг юм уу тийм айцуд нь харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр зүйлүүдтэй тулгарна гэдэг бол ерөөсөө яалтчгүй чухал. Би нэг 2015 оны үед нөгөө их аялах дуртай явж байгаад нэг удаа ингээд айгүй сонирхолтой зүйл олж үзээд тэгээ тэрийг дагаж явж байгаад тэгээ хатнаас ингээд унтсан байхгүй. Тэгээ яг тэнд бол үнэхээр л жинхэнэ хатсаар гайхамшигар л амьд үлдсэн дээ нэр. Яг нэг юм одоо нэг юм хүн суух хэмжээний зайтай яг юм одоо үүс ургацсан нэг тийм тэгшхэн юм хатан дунд байд юм байна л да. Өндөр хат асхан дунд. Зүгээр юм өндөр дээр тэгээ ургацсан за. Тэгэл унж явж байгаа л ерөөсөө ингээд хүнд чинь нэг юм найдвар байгаа штэ тэ ер нь хөхгүй гэдэг тийм. Тэгэл яг барьц алдчихгоо пал гэж явчих жоох ямар ч тийм би хэлгээ юуч байхгүй. Тэгэл oh my god гэж бодоод тэгэл за одоо ханаас барих вүлээ гэж бодож байгаа. Тэгэл за барьчих байлгүүдээ гэж бодсон. Сүлд яг найдвар байхгүй бол тийм л ингээд хүний бие чинь одоо 1 хэдэн килограмм байгаа штэ тэ 60 даа. Тэнгүү тэрийг ингэж барьцаар тогтооно гэдэг бол аимшигтай хэцүү. Ялангуяа тийм хат асганаас ингэж барина гэдэг бол маш боломжгүй шахав юм бэл. Тэгэл савлал нүдэнд харагдаж байгаа юм болохоор яг зүгээр ингээд биеийнхээ ирчээр савлчихгоо канондар нэг юм зодуулж модуулахаар юм камер эргэлдэл явчихдаг шүү дээ. Тэрэн шиг зүгээр ингээд эргэлдэл яг гараараа барих гэхээр яг ингээд юм барьцуулахгүй ингээд тас гэл юм дээр зохиол ойгоол ингээд бүр унаалгаа байхгүй. Тэгэл сүүлдээ яг ингээд итгэл найдвар алдагтал за миний дөрөв мөчч болоод ингээд дуусчлаа. Ер нь амьд үлдэх нү гэж бодож байгаа байхгүй. Тэгэл явсараад яг ингээд зогсож байгаа. Тэгээ азар бүр ингээд яг хоёр хөл нь урдаа тэгинж таараад тэн дээр гацаж ингээд тэн дээр тогтчихж байгаа байхгүй. Тэгэл азар яг тухайд үе мөчч зүгээрээсэн тэгэл амьдч үлдсэн байсан. Тэр үед бол үнэхээр яг амьдралын яг тэр үн цэнийг бол үнэхээр яг амьд үхэлтэй ойрхон тулсны дараа амар мэдэрдэг байхгүй. Тэрнээс хойш яг ингээд нэг юм би өндрийн юус айцхгүйсэн байхгүй. Тэнгүүд яг гинт ингээд нэг юм ард ингээд нэг юм бид нар ч яг урдаас авиржаад хоошоо унчиж байгаа шүү дээ алдчихсан. Тэнгүүд яг тэр хойно ингээд нэг юм байхгүй байх үү гэдэг айц ингээд дүр гэж орж ирээд байдаг болсон. Тэнгүүд энийг яаж тулгарсан гэхээр би нөө спорт авиралтаар хичээлсэн байхгүй. Яг нөө байгалийн хатанд эсвэл нөө зааланд тэгэл яг ингээд авирж байхдаа хамгийн гол нь тэр чинь ингээд оолсон мосоор бэхлгээд мэрэгжлийн багш нартай авирж байгаа шүү дээ. Тэнгүүд би толгой дотроо тэр хүмүүсийг байхгүй гэж төсөөлдөг байхгүй тийм намайг хамгаалахгүй байгаа гэдэг. Тэгэл би одоо унчвал яана гэл. Тэгэл яг тэнгүүд амар дахиад стресстэй дахиад яг нөгөө нэг өмнөх үе мөч ирж байгаа байхгүй. Тэгээд сандарчгаар ч хүн хамаг болчин шүрмсэж хангалтдаг. Тэгээ нөгөө зааж өгсөн техник маягийг бүгдийг мартчихдаг за. Тэг ялангуяа байгалийн хадан дэр. Тэг ингээл гар мар ингээл зулгараал ингээл урагдаал эхэлж байгаа тэр нь чинь. Тэнгүүд яг тэр үед oh my god яг ингээл тэгэл яг жоох ингээл барьц эвгүүтэй л энэ чинь нэг дөрөв мөчн дээр тэг айгүй жижигхэн талбай дээр нөгөө нэг баахан жинг хөдрүүлэх хэрэг болчиход байна шүү дээ. Тэнгүүд яг тэр жоох эвгүүтэй нэг барьц суллахаар нөгөөдөл алдагдах гэдэг тэр гинт пал гэл яг нөгөө нэг 5 жилийн өмнөх айдас ингээл зөрхрүү ингээл бүр хатгаж орж ирээд байгаа юм. Тэр бол үнэхээр аимшигтай. Тэгэл гинт үнэхээр яг барьц алдахгүй байсан л яг үнэхээр яг хүн барихгүй байгаа гэж бодохоор хүн ч бас амар хүч гарч байгаа юм чи. Тэгэл ингээл ямар ч байсан авирчдаг. Тэнгүүд яг тэр айцтай тулгарах тэр яг пал хитл тэрнтэй тулгараад байх тусмаа хүн яг тэр нэг юм зүуд нь одоо тийм одоо бодтой юу бодгүй юу гэдгээс хамаарад тэр зүйлдээ суралцж байгаа байхгүй. Хүн зүхтаагаад байх тусмаа л тэр зүйлээс ер нь айгаал энэ тэр насан туршиж айц байгаа л. Тэгэхээр үнэхээр бодит аюулгүй л бол тулгарх нь бол яалтчгүй шийдэл. Оюун санаанд өнөө бие тэр нь хамаагүй. Нэг талаар бодоод үзэх юм бол энэ бас нэг дасан зохицлын нэг баг зэргийн процессод явагдаад байна шүү дээ. Айцтаа ингээд дасан загцаад хариу үйлдэл баг багаар ингээд төлөвлөд байгаа Тийм. байхгүй юу? Одоо реакц илүү багасаад байна шүү дээ. Өмнө ингээд үхээгүй. Эхний удаад үхэх гэдэг шүү чи бүх хүчээ гарга гэдэг тэгсэн боловч хоёр дахь дээр одоо ингээд за одоо энэ дэр ингээд мэдсэн. Тэр нөө цэрэг дайны юу ч гэсэн айгүй тийм байгаа байхгүй тий.
За амьд үлдэх тусмал илүү зөрөгтэй болол илүү нөгөө дайчин ирчүүд одоо ветеран гэдэг чинь тэ нөгөө ахмад дайчид болол тэ. Тэгэхээр ер нь бол дайн бол мэдээч хүсээд байх юм биш. Гэхдээ тэндээс хүртэл хүн ингэж суралцаж зөрөгтэй болдог гэхээр айдас бол яалтчгүй тийм сурмал зүйл байгаад байгаа юм л да. Тэгээд Монголын нөхцөл бол барыг замын хүчрэл дээр хүртэл суралцаад хүүхдүүд зам гарахтаа хүртэл суралцаж байгаа шүү дээ. Айцаа даван тоолж байгаа байхгүй юу? Зам гарах бол тэгтээ яг бодит аюултай шүү дээ. Нэг нөхөр үнэхээр дохиж ирэх мөрөгчүүд яг. Тэгэхээр тэнд дээрээс яг ингэ үнэлгээтэйгээр айцтайгаа тулгарх хэрэгтэй. За нэг нэлээд нарийн асуулт байна. Уянгад асуулт байна уу? Байна. За. Одоо энэ нөгөө монгол хүмүүс чинь одоо монгол хүүхдийг юм чанга гараар сурын одоо амтаар хүмүүжүүлэх хэрэгтэй гэж ирдэг. Тэгэд одоо энэ хүчирхийлэлт гэсэн айгүйх байгаа. Ийм чанга гараар тэгээд ийм зодож цохиулж өссөн хүүхэд том болоод ер нь бол нийгэмд одоо ямар хүмүүс болж төлөвшөх вэ? Тэгээд тэр ингээд тийм арга барилаар ингэж хүүхдээ хүмүүжүүлж байгаа эцэг эхчүүдэд юу гэж хандаж хэлэх вэ? Нийсэндээ энэ маань нэг юм явагдаад байгаа байхгүй юу? Чи миний хүссэн юмыг хийхгүй бол нэгсэндээ хүүхэд үгүй би хүсэхгүй байна гэж хэлсэн чинь үгүй чи хийх ёстой. Үгүй би хүсэхгүй байна гэсэн чинь үгүй чи хий гэж зогсож байгаа, зодож байгаа. Тэгэхээр энэ дээр чи миний хүссэн зүйлийг хийхгүй бол би чамайг зодно. Энэ бол хэвийн зүйл. Яагаад вэ гэвэл би зодолж ирсэн гэдэг нэг код хүүхдэд аюултай ороод ирсэн. Тэгэхээр энэ хүүхэд цаашдаа ямар нэгэн хүсэхгүй хиний хүсэхгүй зүйлийг хийхин тулд зодон зохин шүүмжлэнэ. Ер нь бол эргээр ингээ ярилцах хэрэгтэй юм байна. Яагаад хүсэхгүй байгаа шалтгаан нь асуух биш. За цог шийдвэр гэдэг нэг шууд ингээ асуудлыг ингээд хүчээр ингээ шийдвэрлэх гэсэн ийм аргатай. Тэрнээс өөр үр дүнтэй аргыг мэдэхгүй. Энэ бас цаг хугацаа ингээ богино. Ингээд хянаж чадна тий. Тэгэхээр ийм хүн хүчээр хийлэгч. Тэгээд амар тийм хатуу дарангуулагч хүн болж өсдөг. Харилцааны чадамж айгүй муутай болох байх л та тийм аргаар шийдэд харж байна. Тэгээ харилцааны чадамжаас бусдыг хүлээн зөвшөөрөх ямар чадвар нөгөө нэг одоо бусдыг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүн болж. Нэгсэндээ бусдын бодол санааг ерөөсөө чухал биш. Би яг юу хүсэж байна? Би өөрийнхөө л хүслийг ингээ хангуулах гал. Яагаад тэгэхээр өөрийнхөө хүслийг хангуулахын тулд ингээ нэг хүч хэрэгэлсэн. Мэдээж хин зохиулаад зодуулаад үгүй гэд ингээ хүсхийн те. За нэг удаа за хоёр удаа. Тэгээд ингээ асуудал нь шийдэгдээд ирэнгөө тэрэнд амтшаад ирж байгаа. Тэгээд улам хүсэл ингээд ямар улам хүслийг бол хязгаарлах боломжгүй. Тэр хүслийн цаана юу ч хийж болно. Тэр хүслийг хангахын тулд задуурын арга хамгийн үр дүнтэй. Тэгээд энэ хамгийн сайн. Тэгээд бусдын хүсэл надад огт хамаагүй. Тэгээд их хэлбэртэй. Хамгийн хэлбэрхаар. Тэр эхнэрээ ч ер нь бол зодох юм руу илүү ойртчихж байгаа юм ба шүү дээ, тийм ээ. Ер нь бол ихэнхдээ эхнэрээ заддаг, хүүхдүүдэд заддаг хүмүүс. Эмэгтэйчүүд ч гэсэн нөхрөө заддаг. Тийм шүү дээ. Тэгдэгэн шүү. Тийм. Тэгэхээр одоо яг манай Азийн соёл бол ингээд Европын соёлоос өөр шүү дээ, тий. За эцэг одоо өндөр наснуудаа хүндэлдэг. За халамжилдаг. Тэр нь ч бол гоё. Тэгээд нөгөө ээж аавын үг бол хууль гэдэг нэг тийм бичгтэйг хувь шиг юм байгаад байна шүү дээ, тий. Тэгэхээр би бол яг нэлийн бас одоо айлын нөгөө ганц хүү тэгээд нэг юм эмэгтэй хүүхдүүдийн нэг цааддаг мөртлөө эргэтэйгээс л хашраадаг тийм юмд байсан. Тэгээд юу яаж байгаа байхгүй. Надад угаасаа тухайн үед мэдээч юу зодуулаад ирэх юм өсгөвдөө. Тэгээд одоо нэг ийм юм байгаад байна л да одоо. Тэрний одоо нөлөөгөөр бас би ингээд бас нэрэ бодохоор ингээд миний гар ингээд одоо хүүхдүүд эргэтэй хүүхдэд хэрэлдэхэр ингээд ер нь айгу тийм хурдан айгу шууд ингээд ухсычдаг байсан байхгүй. Тэгээд тийм зодоо айгу хурдан оролцдог төрлийн байсан. Тэгээд одоо манайд нэг ийм үг байгаа даа шүү дээ. Бид нар бол зөндөө зодуулж өслөө. Тэгээд нэг мууцсан юм алга гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ тал дээр зодууллаа гэдэг үнэхээр бодит нөлөө байгаа мó. За бодож жишээ нь за одоо бид 3 байлаа гэхэд бид нэр тодорхой хэмжээнд зодуулсан байлаа гэж бодъё. За хоёрыг яасна мэдэхгүй зодуулсан. Үгүй гэн. Тэгэхээр одоо уянгааг одоо зодоогүй гэж шүү дээ. Тэгэхээр уянгаа зодсон бол энэс дор байх байсан. За намайг одоо зодоогүй байсан бол би энэс дээр байх байсан ч гэдэг юм. Яг энэ дэр бодит тийм сөрөг нөлөө байгаа юм. Тэр яа заавал зодуурын аргыг ашиглаж байна гэхээр түрүү хэлсэн тий. Одоо хүндэлдэг байсан аав ээж үг бол хууль байсан. Гэтэл тэр үед байг одоо ингээ үхэндээ оруулахын тулд зоддог байгааг байхгүй юу? Тий. Энд айгуу тийм нэг залж байгаа. Бүр болохоо байхаар нь нэг л удаа ингээ гар уртаа. Тэгэнгүүт хууль юм байна.
хүндлэх ёстой юм байна гэдэг Ер нь бол амар байж чадах юм байна гэдэг. Юу ч хийж чадах юм байна би айж явах хэрэгтэй юм байна. Аюултай нөхөд байна гэдэг. Тэр кодыг ингээд пад гэд нэг юм 2 удаагийн оруулахаар л суулгацсан. Тэр байг зодуулаагүй. Тэр тийм хатуу ухамсар ингээд суулгаад ирэнгүүт тэр хүн өөрөө ирэхгүй заавал зодуулахгүйгээр нэг хөлөнгөт нь гот гэж бодоод юм хийштэй тий. Хой гингүүд за. Тэгээд томтоочвол тэгээд аав ээжтэй бас хүндлэлтэй шүү. Цай ундын зөө байл зүгээр. Тэгээд аав ээжийнхээ үгийг сонсохоос өөр тийм нэг ер нь бол сонголтууд бид тэр үед бол өөр сонголтууд бол нэг байгаагүй. Гэтэл одоо яагаад сонсохгүй байх хэвээр ер нь аав ээжийн хэлж байгаа үг зөв үү буруу юу гэдэг айгүй олон тийм сонголтуудыг хүүхдийн эрх чөлөөг хүүхд хамгаалал гэдэг юм ингээд сүүлийн айгүй яригдсан. Тэнгүүд хүүхдүүд энэ яг зөв юм уу буруу юм уу гэдэг өөрөө хүүхэд ингээ эрхээ хамгаалах гад тий өөрөө төлөө тэмцээд ирэнгүүт нөгөө хүмүүс чинь энэ ямар ч хүндлэлгүй байна. Аав ээж нар яадаг гэхээр хүндлэхгүй байна, ойлгохгүй, нүгэнд орохгүй байна. Дандаа өөдөөс юм ярьж яадаг. Юм тайлбар тавьж ийн гээл дээ. Тий. Юм ирэх чи үүргээ мэдэхгүй байж гээд. Тэнгүүт нөгөөдөл нь чи дүүгээ арах хэрэгтэй гэдэг. Хүүхдийн ажил хийлгдэг ч юм уу тий. Өөрийнх нь үүрэх хэвээр үүргээс хэд дахин илүү зүйлийг шаардаад эхэлдэг. Бодит байдал дээр яг ингээ хүүхдийн эрхийн зөрчлийн одоо нөгөө нэг дуудлага одоо сэтгэл зүйн үйлчлэгчнүүдэд ингэж очиж хахад дандаа л тийм байдаг. Ерөөсөө яг энэ хиний буруу юм бэ гэхэд аав ээж өөрсдийнх нь л харилцааны асуудал. Шийдвэрлэх арга зам дандаа буруу байгаадсан. Тэр хүн өөрөө ингээд тийм зүйлийг ингээд сурцсан, мэдсэн болохоор тэр аргаараа л ингээд. Гэтэл одоо тэр хүүхдүүд тэрийг хүлээмжшүүрхгүй байгаа тэрэнгүүд уур нүрээ тэмцээд ирээд байгаа байхгүй. Тэгээд дайсгэн цаалтай. Тэгээ хоорондоо ингээд тэмцэл зарлаад ирчихэж байгаа. Нийлж аав ээжигээ муулна тэгээд тэр насн дээр ч бас юм болно шүү дээ. Тэгэхээр ингээд цаанаас ингээд тэмцээд үгүйсгэл өндөртөө тэмцээд ирэнгүүт бүр ингээд цаанаас нь ингээд бүр ингээд кодууд нөгөө хүчирхийлэгчийн кодууд ингээд механикаар суугаад эхэлчихэж байгаа. Тэмцэгч тий өгөнд орохгүй тайлбар тавина. Миний хүсэл би төвтэй бүх юмнууд энэ дээр ороод ирчихэж байгаа. Тэгээд би өөрийнх нь нөгөө хамгийн дээд үзүүлэлт буюу нөгөө аюулгүй байдлын хэрэгцээ өмнө нь хүүхэд насн дээр хаана урж исэн бэ гэхээр хүсэхгүй байгаа зүйлийг хийлгэх гэдэг дээр ингээ аюулгүй хэрэгцээ ингээ нураадсан. Тэгэхээр одоо аюулт би одоо хамгийн аюулгүй тайван байл гэдэг зүйлийг мэдрэхийн тулд өөрийнхөө хүссэн зүйлийг хийх болчихж байгаа. Тэгэхээр нөгөө хүний анхдагч хэрэгцээ нь өөрөө аюулгүй байх. Тэгэхээр энийг мэдрэхийн тулд бусдыг тамлаж зовоох, тэндээс таашаал авах гэдэг зүйл нь эндээс гараад хүчирхийллийн нэг шимж тэмдгүүд нь магадгүй эндээс гарч ирж байгаа болов уу гэж хардаг. Ингээд асуулт. За. Окей. За үзэгчдийн асуултаас сонсогчдын асуултаас асууя. За, ингэж байгаа. Энэ болохоор яг нэлийн бас ховор нэг олон хүний асуудал биш байх л та. Гэхдээ сонирхолтой санагдаж магадгүй ч оруулж байна. За. Хүүхдийн нэрнээс болж багаасаа шоолуулсан бол тэрийг одоо яаж засч залруулах вэ? Мэдээж аав ээж нь хамгийн гоё нэр өгж байгаа шүү дээ. Тэрийг бусад найзууд нь өдий том болсон ханж шоолоод байх юм аа. Багдаа сэтгэл зүйн том энэ болохоор дараагийн асуулт нь орж ирж байгаа юм байна. За. Нэр гэдэг зүйл мэдээж нөгөө нэг хүүхд өөрөөс ингээд сонгох боломжгүй. Тэгээд ингээд өөрийнх нь хүслээр биш ингээд хөөгдсөн. За байж байгаа. Уучлаарай. Тэнд дээрс нэг хитийн бас нэмээд давхарлаад асууч нөгөө яг нэрээр нь шоолох. Тэгээд нөгөө нэг нүүр төрхнийх нь одоо хэлбэрээр одоо тий толгойг нь автуусан толгойт тий эсвэл одоо ямар хамарт гэдэг тий дэлтэн чихт гэдэг ч юм уу тий чихэн дээр урах цагтаач гэдэг юм тийм шоолтууд аюух байдаг шүү дээ тий яг нэртэй адилхан. За нэрийг бол яг өөрчилж болно. Эднийг бүр өөрчилж чадахгүй байхгүй. Тэгэхээр эдгэр зүйл дээр хүүхэд хэрхэн одоо тэд нэртэй дийл хийх юм. Эдгэртэй хэрхэн одоо харьцах хэрэгтэй тий. Ястач гэж. Нөгөө нэг энэ нэстэ нөгөө шашиг гэсэн үг шүү дээ. Тэг хайгалч чана. Насан турш ингээд шашигтай болгочихж байгаа. Тэгэхээр яг энэ бусад хүмүүсийн хэлж байгаа зүйлийг хүн өөрөө хянах ер нь боломж байдаг уу? Тэ? Энэ дэр боломж маш бага шүү дээ. Бусдын хэлэх үгүүлэлийг өөрхийн нэг хянах ер нь боломжгүй. Тэгэхээр хүн өөр дээрээ ингээд ажиллах хэрэгтэй. Энэ хүний хэлснээр надад тийм шинж тэмдгүүд гарч ирэх үү? Тэр магадгүй нэг удаа ингээд дуудахад надад тэр зүйл нь таалагдахгүй. Тэгвэл магадгүй тэр дуудуулж байгаа одоо нөгөө хаягуулж байгаа хүнд маань тэр хэлж байгаа тэр нэг тэр гоцлоод байгаа тэр чих тий магадгүй үрдэн таалагддаг гэдэг нэг тийм нэг асуудал энэ дээр давхар үүсэж байгаа. Өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрөөгөө. Өөртөө 100% ханамжтай биш.
ер нь 100% биш юм а гэдэг 70-80% ч гэсэн ханамжтай биш болоод бусдын хэлж байгаа зүйлд бас илүү эмзэг мэдрэг хандаад байна. Тэгэхээр нэгт өөрийгөө бүрэн дүрэн таньж мэдээд нөгөө өөрийгөө бүрэн дүрэн хүлээн зөвшөөрөх гэж оролдоод үз. Тийм бол өөрийгөө бүрэн ер нь ингээ хүлээн зөвшөөрсөн хүн бол бусад хүмүүс юу гэж хэлсэн ч тэрэнд нэг эмзэглээд байх. Тийм нэг хүчтэй зүйл бол биш болоод ирдэг баг. Тэгэхээр бусдын хэлсэн үг биш, бусдыг хянах боломжгүй, хянах боломжтой зүйл бол та өөрөө. Тэгэхээр та өөр дээр ихлээд ажиллах хэрэгтэй. Ийм учраас нөгөө нэг өөртөө итгэлийг нэгтэй тогтоо гэдэг чинь дахиад орж ирж шүү дээ. Энд дээр бас нэг гоё жишээ дурдмаар байна л да. Яг гоё гэхээс л тохиромжтой жишээ гэх юм уу? Одоо иймэрхүү юм зөндөө байхгүй. Одоо ингээд эмэгтэй хүүхдийг чи амар иршүүд гэсээр хагаад тэр хүүхд ингээд нэрэл би иршүүд юм байна гэж бодоод тэгээ сүүлдээ ингээд нөгөө хэдээсээ жоохон төвөгшөөгөөд найз нөхдөсөө жоохон дөлөөд ихсэн ч гэдэг юм уу те. Эрэгтэй хүнтэй харьцах харилцаан дээр өөрийгөө иршүүд гэдэг итгэл үнэмшилтэй болцсон ч байгаа юм. Тэгэхээр хүүхэд байхад шоолоход бол ихэнх хүүхдийн хувьд одоо өөртөө одоо төлөвшил бол юу ч дөнгөж эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэн дээр сүрж зогсно гэдэг айгүй хэцүү. Гэхдээ яг саний одоо ундар магч хэлдэг хариулт бол зөв л дөө. Өөрийн одоо өөрөө тэрийг яаж хүлээж авч байгаа ч хүмүүс бас одоо анхандаа тэрийг зүгээр чихэндээ дуртай байж хат хүүхэнд дилдэн гэдэг хаар тэрэндээ дургу болчихно шүү дээ тий. Тэгэхээр яг дургу болчих юм бол тэрийг илүү их татдаг гэдгийг бол анзаарсан л та. Би өөрийнхөө амьдралаас ч тэгээ хүмүүсийн жишээнээс ч бол мэдж байгаа. Одоо нөгөө алдартай манай комедиан Идрээ байгаа шүү дээ. Идрээ одоо. Тэнгүүд Идрээ нэг удаа надад хэлчихсэн ингээд бид нэг хэсэг ингээд өөрийнхөө ингээд айгу тийм шоолсон жок хийгээд байдаг гэсэн байхгүй. Тэгсэн чинь Идрээ өөрийгөө битээ та нар ингэж нэг юм шоолсон юм хийжээ. Одоо яг тэр яг тэгж хэлж байгаа юм л да. Одоо өөрийгөө ингэж шоолоод тахаар одоо өмнө ингээ хүмүүсийн анзаараагүй байсан юм чи өөр ингээ тодруулаад өгчдөг гэж байгаа. Идрээ ингээд одоо нэг онгор нүдтэй гэл нүдээ нээсэн байна маа нүдээ нэмээ гэл баах юм явдаг штэ тий. Өмнө ерөөсөө тиймэрхүү юм нэг дурддаггүй байсан гэж байгаа байхгүй. Анх комеди чихэн. Тэгээ өөрөө тэр нэг нүдний нэг тийм жок онгор нүдний тухай тийм жок яриад тэрнээс сошиал ерөөсөө тэр автгаарсан гэж байгаа. Хүн болгоно л ингээл таарахаараа тэр хүмүүс ч одоо нэг муу санахгүй зүгээр ингээл хөвгөлтэй байдал үүсэх гээл одоо амхандаа хөвгөлтэй байгаа нь тэр гээл нэг хошигноод нүднийхээ нэмийг яриад байгаа штэ тий. Ихэвчлэн тэгэнгүүт тэрийг нэг ярьцнаас хойш тийм байдал автгаарсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө яаж хүлээж авч байгаа нь айгүй чухал. Миний үсийг ингээд тросон толгойт гэж намайг айгүй шоолдог байсан за. Тэгээ одоо бодвол хүүхд тахта арай бага арчилдаг байсан баг л та. Гэхдээ надад айгүй хэцүү. Бүр багад нэг юм сони шулуун байсан. Тэгээ томрох тусмаа ингээд юм борж байгаадсан байхгүй. Тэгээд ингээд хүүхдүүд торосон толгойт гээд ханаад айгүй хэцүү. Тэгээд ингээд багш нар хүртэл чиний наавс чинь шороон зэрэлжаад мэрэлж. Яг үс өнгөн угаасаа юм шороо шиг өнгөтэй. Тэгэнгүүт ингээд хүмүүс амар ёо гэл тэгэнгүүт би амар үснээсээ ичдэг бүр ёо шулуун үстэй байгаад тэгээд нэг юм гээлтэд мүлчээсэн болох шиг шүү дээ. Тхийг бүр амар хүсдэг байсан за. Тэгэл үсээ самнаал тэгэл ингээл бүр заримдаа эндүүдэж үзмээрсэн эндүүд гэхээр арай богинохон байгаад бүр үсэндээ бүр үнэхээр дургу байсан за. Тэгээд амар баг байлгадаг. Тэгэл яг бас нэг хүн болгоны амьдралд нэг төлөвшөх өөрөө ихтэй болох нь бясалгал. Миний хувьд бол бясалгал аялал маялалч юм амар төлөвшөд тусалж байгаа юм л да. Тэгээд миний биеийн юу ч байсан энэ бол төгс. Ерөөсөө яг төгс одоо хүний биед одоо өөрчлөлт их юм байхгүй. Хиний бие юу ч байсан зүгээр чи тэрийг байглаар хандл хайрлаа. Угаасаа мэдслэлгээд өөрчилсөн ч гэсэн ген дотор чинь тэр чинь байж байгаа мэдээлэл байхгүй. Тэгэхээр тэрийг хүлээн зөвшөөрж иж босд хүмүүс хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэл өөртөө ямар нэг юм өөрийнхөө байгаа юмд итгэлтэй байхаар хүмүүс шал өөр ханддаг байхгүй. Одоо ингээл өсчингүүд жоо ямар гоё өстэй хүмүүс ийм болох гэж мөнгө төлж яах гэж дээ. Яг хэдэн жилийн өмнө оронгууд өсчингүүд айгүй ядаргатай намайг аяг хэцүү байлгадаг өстэй ингээл чи одоо ямар амар өстэй юм бэ? За чиний өсч баг илүү баг үнд төлөх хэрэгтэй юм байна. Чиний өсчтэй хэцүүдэй юм ээ гэл машин эвдэрлээ амар их тэгдэг өстэй. Одоо ерөөсө ганц ч тийм байхгүй. Тэгэхээр яг хүн өөрөө тэрийг яаж хүлээж авч байгаас хамаарат нөгөө хүмүүст нэмж тийм дээр ингээд. Гэтэ тэр хүмүүс заавал нэг муу сансандаа ч зүгээр л хүнээс тийм сонин муухай үйлдэл гарчаад байдаг байхгүй. Хүний тэр юуг нь мэдрүүлдэг. Хүн өөрөө тэр юмдаа амар ханамжтай байж хад тэрийг гоочлоо тэрэндээ ханамжгүй болгочдөг ч юм зөндөө биш үү? Тэгэхээр өөрөө тэрийг бас бүрэн хөдөлгөөн зөвшөөрөх хэрэгтэй юм болов уу гэж энэ нэрийг уншчмаар санагдаад байл. Энэ ялч өөрийнх нь нөгөө нэр болохоор яг тэгж яасан гэж гэдэгт итгэлтэй байна. За тэгээд за энэ бол айгүй том сэдв. Ер нь сонсогчдод хэлэхэд бэлгийн хүчирхийллийн тухай нэг дугаар тусдаа орно. За ялгуурлан гадуурхалтын дугаар тусдаа орно. Тэгэхээр тэр талын асуултуудыг нь орхиё гэж бодож байна. За манай уянгад онцлохыг хүсэж байгаа одоо манай сонсогчдын асуултуудаас асуулт байгаа юу? Нөгөө гендер одоо сая дөнгөж сая болохоор өөртөө итгэх итгэлийн тухай ирсэн шүү дээ хүүхдийн. Тэгээ эрэгтэй эмэгтэй хүүхдийн одоо өөртөө итгэх итгэл нь өөр байдгүй. Одоо яг Монголын нийгэмд болохоор гендерийн асуудлаар эрэгтэй хүүхэд ийм
нөгөө нэг яг судалгаагаар үзэхэд өөртөө итгэлгүй тэгээ боловсролын байдал бол эмэгтэйчүүд ингэж илүү байгаа штэ. Тийм байгаа учраас хэрхэн одоо эрэгтэй хүүхдийг өөртөө итгэлтэй тийм болгож өсгөх вэ? Яа нөгөө түрүүн хэлсэн шүү дээ хүүхдээ ингээд төрсэн цагаас нь ахуулаад нөгөө цэнхэр ягаан гэдэг ингээд ангилжтай гэд. Тэгээ эрэгтэй хүүхдээ уйлж болтгоо гэл тэгээ чи ир юм бэж дандаа л ингийн гэл чи ир хүн шиг байгаа ч нэг гэл нэг юм хитэн өгнүүд байдаг те. А гэтэл энд ерөөсө хүн гэдэг утга энэ дээр явагдчихэдэг. Хүн уйлдаг, хүн сэтгэл хөдлөлтөө хүнийг амтнаас юугаар ялгаж байгаа. Тэр бол сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээ илэрхийлж байгаа байдал байдаг. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүүсэн дээр өөрийн үнэлэмж гэдэг бол яг л ялах. Хүн байгаа бол тэнд сэтгэл хөдлөл байгаа. Сэтгэл хөдлөл байгаа, тэ хариу үйлдэл байгаа бол тэнд хүн хэмжин өөрийн үнэлэмж гэдэг зүйл байгаа. Энэ дээр заавал эрэгтэй хүний өөрийн үнэлэмж тийм байх ёстой. Эсвэл эмэгтэй хүний үнэлэмж ийм байх ёстой гэсэн ойлголтоо сайлуулах, татгалзах хэрэгтэй. А гэхдээ нэгэнтэй л эрэгтэй хүүхдүүдийн хувьд тэ сүүлийн үед эрэгтэйчүүд жоох юм болцсон, тэ жоохон тийм арчааг болцсон ч юм уу. Эсвэл одоо юу тийм илүү тийм болохгүй бүх зүйлийг эрэгтэй хүүхдүүд л хийж ийн гэдэг энэ хандлага нь өөрөө бидний яг эрэгтэй хүүхдэл байж таараа. Яг л юм ямиг эрэгтэйчүүд л хийдэг гэсэн бидний нөгөө өөрсдийн маань тогтсон хандлагын аяг нөлөөлж идэг. За чи ингэж явж байгаад энэ эрэгтэй хүүхд ялангуяа эрэгтэй хүүхд буруу зам руу орно шүү чи гэдэг. Бидний өөрсдийн хандлагууд аюу эрэгтэй хүүхдүүдийг яг тийм үйлдэл хийхэд нь түлхэж өгдөг. Тэгэхээр эрэгтэй хүүхд яагаад ингэж гоо сахаж болохгүй байж болохгүй гэж тий. Яагаад эрэгтэй хүүхд ойлгохгүй байх ёстой гэж гэдэг дээр яг нөгөө хандж байгаа хандлага л ер нь өөрчлөх хэрэгтэй. Тэгээд нэгдээ юм зүйл болцсон бол хүн болгонд давуу тал байгаа. Тэр давуу талаа өөртөө нэг цаг гаргаад өөрийнхөө давуу талыг өөрийгөө хурцалдаг тий. Өөрийг хүн болгоно нэг өөрийг нэг сэргээдэг, дотоод хүнийг нэг сэргээдэг нэг юм байдаг штэ. Хөгөлдөг. Тэр зүйлээ л нэг хайгаад олчвол өөрийн үнэлэмж гэдэг зүйл тэр хөөгөр ингээд аяндаа ингээд урамшаад явж чаддаг. Окей. За тэгэхээр бас манай нэвтрүүлгийн цаг бас нэлээд явсан байна. За тэгээд өнөөдөр бас биднэрт энэ хэрэгтэй ярилцлагыг хийж өгж байгаад баярлалаа. За энэ яриа бол маш олон хүний амьдралд эргээр нөлөөлөх хэрэгтэй зүйл болсон гэдэгт бол би ерөөсөө 100% итгэлтэй байна. За тэгээд манай зочинд өнөөдөр бас ярьж хэлхийг хүсчихсэн те эсвэл энийг яриндаа гэж бодож байгаад амжаагүй байгаа ч юм уу тиймэрхүү юм байна уу? За нөгөө сэтгэл судлаачид хандахдаа заавал за би асуудалтай юм байна тий гэдэг нэг туйлширсан хандлага байдаг штэ. Тэгэхээр хүн энгийн үедээ ч гэсэн сэтгэл судлаачид хандж байх нь энэ бол энгийн үзэгдэл асуудалтай хүн болгон сэтгэл судлаачид ханддаг. Хэрвээ та ялангуяа өсвөр насны хүүхдүүд хэрвээ та ганцаардаж юм уу жоохон ч гэсэн энэ ганцаардсан эхний энтэй ярилцахыг хүссэн тийм хэрэгцээ байгаа бол маш олон сувгууд байгаа. Чатаар, утсаар яг одоогийн энэ хөл хорионы нөхцөлд бол маш олон сувгуудыг хүүхдүүдэд зориулаад нээж өгсөн байна. Тэгээд Discord гэдэг аппликейшны потенциалыг бас ер нь бол дөрөвдөл болохоор байгаа л да. Ер нь бид бас тэн дээр юм хийж эхэлж байгаа удахгүй бас зарлана. Тэр бас зүгээр тоглоомын зорилттой нэгдсэн ч гэсэн айгүй гоё тийм. Хүүхдүүд ганцаардлаас бол маш салгах тийм нийгэмлэг үүсгдэг тийм аппликейшн байлаа. Зөв. Тэгээд бас нөгөө хүүхдийн тусламжийн 108 утсан дээр бас ингээд чат үйлчилгээ нь байгаа. Хүүхдийн тусламжийн утсаар дамжуулаад сэтгэл зүйн зөвлөгөө, чатаар нь дамжуулаад сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөх үйлчилгээнүүдийг, хүүхд хамгааллын үйлчилгээнүүдийг авч болно бас. Маш олон төрлийн холбогдох утаснууд байгаа. Одоо ихэнх үйлчилгээнүүд маань ингээд онлайн болцсон тийм. Тэгэхээр нэрээ өөрийнхөө нэрийг ингээд заавал хэлэх шаардлагагүйгээр сэтгэл зүйн тусламж үйлчилгээг хүүхэд гэдэг утгаараа ханаас ч авах боломжтой гэдгийг ингээд мэдчих юм бол энийг цааш нь хүн болгон хүүхэд болгонд хэлээд түгээгээд хүүхэд болгон мэдчих юм бол цаашид одоо амиа хордол одоо юу тийм одоо нэг арх согтууруулах хундааны ингээд зохисгүй хэрэглээнүүд те ямар нэгэн хүсээгүй жирэмслэлтүүд хүчирхийллүүд энэ дээр багчсан хувь нь буурах боломжтой байна. Яг үнэ. Энэ бас өмнөх дугаар дээрээс яг хүндсэн сэдвийг маш сайн дэлгэрүүлж ярьлаа. Яг тэр болохоор цацагдаг байгаа. Өнөөдөр цацагдана яг цагаараа. Тэгээ манай сонсогчдод энэ дугаарыг сонсож байгаа бол энэ бол таны сонсохоос энэ апплод хийхдээс 7 хоногийн өмнө хийгдсэн дугаар байгаа шүү. За тэгээд өнөөдөр та ирж биднэрт энэ чухал яриаг хийж өгсөнд баярлалаа. Манай уянгад бас ярих юм байгаа юу? Сонсогчоос ирсэн нэг асуултыг асуучих. Окей, за. Нэг ягаад ер нь бол хүүхдийн сэтгэл судлаачаар ажиллахаар болсон бэ? Юу нь илүү тань таалагдсан бэ?
Би тэгтээ гэж боддог байхгүй. Яг миний хамгийн анхны ажлын гараа бол нэг аутизмтай хүүхдэд ажиллаж эхэлсэн. Тэгээ хамгийн ажиллаж байхдаа би бүр амар ингээд шантарч исэн. Ингээд бүр ингээд ягаад заастаа нэр энэ үнэхээр биш юм байна гэж яг ингээд бодож шантарч идэл арай өөр өнцгөөс хараад эхэлсэн байхгүй. Аутизмтай хүүхдийн аав ээж нар надад бүр үнэхээр ингээд өмнөөс нь ингээд уйлгээд нэг уйлчих юм бол би хэрэг уйлчих юм бол хүүхдтэй ажиллаж байгаа хүн би уйлчих юм бол энэ аав ээж нар цааш нь хайчих уу яах вэ гэдэг зүйл ингээ гараад ирсэн. Тэгэл цааш нь ингээд аутизмтай хүүхдүүдтэй ажиллаад явж байгаа хугацаанд за миний ертөнц золд ерөөсөө л хүүхд юм байна. Тэгээд ингээд дундуур нь ингээд насанд хүрэгчтэй ажиллах гэж зөндөөл оролцсон л та. Маш олон төрлийн орлогоодыг ингээд өөр төрөө туршиж үзсэн. Тэгээд насанд хүрэгчдийг өөрчлөх ингээд үнэхээр хэцүү. Хүүхдүүдийг ингээд сайн сайхан зам руу ч юм уу эсвэл одоо байгаагаас нь арай дээр зүйлийг санал болгоход хүлээж авах нь илүү хялбар. Тэгээд өөрчлөгдөх процесс нь ч гэсэн ингээд нөгөө нүдэн дээр ингээ хүүхдийн харц өөрчлөгдөж байгаа тэр мэдрэмжтэй. Нүдэн дээр ингээ хүүхд нь өөрчлөгдөж байгаа тэр хүүхдүүдийн аав ээжийн тэр нэг харц хариу үйлдэл ингээд тухайдаа за баярлаа зүгээрээ гэж яасан цаашаа эргэж харахгүй ингээд нөлнөөс орсаад л явдаг. Тэр мэдрэмжээсээ би хагасхыг хүсээгүй. Тийм тэр бол нэр яалтч бас өмнөөс хэдэд өрдөжсэн л дээ би бас. Би яг гэхдээ уйлддаг л дээ. Гэхдээ бас яалтчгүй нэр яг амар утга учир өгж байгаа байхгүй бидний амьдралд те. Тэгэхээр энэ бас мэрэгжлийн бас одоо шагналын юм да өчнөө одоо зовлон туусны. Мөч юм үзлээ дээ. За тэгээд баярлалаа. Манай ундрмаа сэтгэл зүйчтэй холбогдохыг хүсвэл та бүхэн ямар контактууд байгаа лээ? Сошиал медиа ч юм уу те. Эсвэл одоо байгууллагын вебсайт ч юм уу бас холбогдохыг сонирхож байгаа хүмүүс байгаа хэл та. За. Миний хувьд одоо хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнд ажилладаг. Тэгэхээр хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнд маань бас хандаж болно. За ер нь тийм дээ. За. Ер нь байгууллагаар л дамжих контакт л өглөө та. Тэгээд шууд харьцмаар байгаа юм байна. Тэгээд манай өмнө бас маань сонсогч санаж байгаа золоо багш орж исэн золоо багшийн бас ажил одоо төв байгаа. Хэрэглээний сэтгэл судлалын төв. За тэгээд өнөөдрийн яриаг бид нартай хамт энэ хүртэл сонссон байгаа та бүхэнд баярлалаа. Бид нарыг дэмжлэгийн чинь ачаар бас манай подкастын үзүүлэлт бас их өндөр явж байгаа. Тэр болгонд бүгдэнд нь баярлалаа. Тэгээд өнөөдөр бас яг би нөгөө бас түрүүн бодож л да өөрөө хотлохоо ингээд 3 удаа жишээ авчиж байгаа ч юм уу. Тэгэхээр энэ бол яг миний нэг тийм эгогоо хангах гэдэг хэрэгцээ бол биш шүү. Би одоо хэдэн зуун подкастын дугаар хийсэн. Яг тэр тал дээр үнэхээр сэтгэл ханцсан хүн байхгүй. Зүгээр яг маш тохиромжтой жишээ хамгийн яг тонол байгаа учраас тэрийг авч хийсэн байгаа шүү. Тэгээд яг нөгөө юм подкаст олон юм нэг юм хийж хат хүмүүст нэг тийм өөлөх юм мунддаг байхгүй. Тэгэхээр яг нэг юм хийж гисэн тайлбарлая гэж бодлоо. За тэгээд та бүхэн тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Улам супер дугаарууд хийх болно. Улам хэрэгтэй. За тэгээд зарим нь бол төрөнийх шиг те хүндсэн шиг хар бараан дугаарууд байгаа. За тэгээд уянгаагаа бол эрх уулзалтан дээр илүү дэлгэрэнгүй танилцуулна. За Янчкатай өмнөх бас нэг удаа бас ингэж хөтлөө. Тэгээд дараах тэр дараа дэлгэрэнгүй танилцсан байгаа шиг уянгааг бас танилцуулах байгаа. За тэгээд эрх дугаараар бүгдээрээ уулзцгаая. Баяртай. Баяртай. За баяртай. Yeah, hope driven хүмүүс намайг ярин үзэн ядаж орсон зарим нь би өчсөн хаг дурлал тод driven хүмүүс намайг хайрлан алдсан бас сонсон зарим нь намайг өчсөн би маш тайван байна яг л талалам шиг and I'm sailing in I'm just feeling like talala chill like talala was sailing I'm just feeling like talala чөтгөр шиг хүмүүсийн борхны дүрийг борхон шиг хүмүүсийн чөтгөрийн дүрийг би мэдэн намаараа молон их тайван